Шашны үзэл бодлоо шашны хүмүүс л ер нь Иесусыг загалмай зовлонсон шүү дээ. Сайн бацгаана уу. Өнөөдрийн гэрчлэлийн сэдвэрээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдөр зан үйл болон шашинлаг байдал сэдвэр манай сүмийн итгэгчид маань гэрчлэгээр цугласан байна. Тэгээд бүгдээрээ гэрчлэлээ эхлэхээс өмнө эзний үгээр тунхаглая тийм. Бид гэрчлэлийн үг болон хорвоны цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За өнөөдрийн зан үйл ба шашинлаг байдал гэсэн сэдв байна. Тэгэхээр хуучин гэрээнд хийгдэж байсан зан үйл маань тийм одоо шинэ гэрээний үеийн итгэгчид биднэрт хийгдэх ёстой юу, хийгдэж болох уу, энд буруу зүйл байх уу, хэрэг хийгдэж явж байгаад буруу зүйл байх уу гэдэг талаар асуулт тавьж байна. Тэгээд үүний дагуу тий хуучин гэрээнд нөгөө дахил өрөх ёслол хүртэл зан үеийн дагуу байдаг байсан тий. Тэр зүйлүүд одоо хийгдэх ёстой юу гэдэг талаар эхлээд хуваалцъя тий. Хийгдэх боломжтой буруу зүйл байна уу гэдэг. Хуучин шинэ гэрээ хоёр бол нэг ном л доо. Гэхдээ хуучин гэрээний хүмүүс бол тий амлсан амлалт байдаг шин. Хожим аврагчийг илгэнэ гэдэг чинь Христийг хэлж байгаа байхгүй. Тэр зүг рүү хандаж явж байсан хүмүүс. Гэхдээ тэр хүмүүс маань эзний үгийг даахтаа надандаа иш үзүүлэгч тий дахиалч та нөгөө нэг тийм ёс заншил шиг байдлаар ингээд харуулсан дуулууртай байдлаар хийгддэг байсан байхгүй тий. Эзэн тэг гэсэн тохиолдолд иш үзүүлэгч үгээд тэр хүнд очиж хэлэхүү тий. Тэгээ хэлэн нөгөө хүн яг тэрийг дуулууртаар гүйцэтгэдэг байсан. Шинэ гэрээнд бол нэгэн тээсэрс тэгээд сагламай дээр цовдлогдоод тий үхэл гэм сатаныг ялсан учраас тэр ялалт тий нэгэн бий болсон. Тэрийг бол итгэгч бид нар яах ёстой вэ тий үргэлжлүүлээд тэр ялалтыг бол тунхаглаж амьдрах ёстой маа. Энэ ялгаа бол бас бий тийм. Гэхдээ шинэ гэрээний хүмүүст бол даваа тал их байдаг. Яг бол бид дээшээ явахдаа өөрсдөд бидэнд туслагчийг үлдээсэн тий ариун сүнс. Ариун сүнс гэдэг маань өөрөө Библийн үг юм а тий. Түүгээр явхад бол тийм шашинлаг зан үйл бол шаардлагагүй. Яг бол эзэн хүүнтэй ариун сүнсээр дамжиж харьцдаг тий. Өөрөө хүнийг бол аврал болсон хүнийг бол сүм гэж үздэг шүү дээ. Тэгэхээр хүн гэмшин эргээд дахин төрсөн тохиолдолд бидний хуучин амьдрал дээр нөгөө шашинлаг байдалтай зан үйл энэ төр бол нөлөөг болчих чинь гэсэн үг байхгүй тийм. Яг ариун сүнс бидний яг туслагч багштай Библи өөрөө заагаад өгч шүү дээ. Тэгэхээр энэ бол онц сайн зүйл юм тийм. Нөгөө хүн дахин төрхөөр хуучин толон байсан бол шинэ толон болохоо тийм. Хуучин бүх зүйл байхгүй болсон. Тэгээ шинээр төрөөд эзний хаанчл руу орж байгаатай орсон байдаг шүү дээ бид нар тийм. Тэгэхээр бид нарт хуучин тэр ёс заншил юм уу нөгөө шашинлаг байдал бол утгагүй болчихж байгаа байхгүй хэрэггүй болчихж байгаа маа гэсэн. Энэ шинээр төрсөн гэсэн үг тийм. Энэ хуучин гэрээний нөгөө хуулийн дор байсан хараалаас чөлөөлөгчж байгаа шүү дээ. Шинэ гэрээ нэгүслийн гэрээр орчиж байгаа тийм. Тэгэхээр яг ариун сүнсээр бид нар дахин төрсэн хүмүүс ямар ч илүү дутуу зан үйл хийх ямар шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу? Ариун сүнсээр төрсэн эзний загалмай дээр өөрийгөө өргөсөн загалмай одоо тэр дахил болгон тий хураг болгон өөрийгөө өргөсөн тэр загалмай үйлдэл загалмай дээр өргөсөн хуучин гэрээний бүх одоо хуулийг нэгүсэл рүү ганцхан одоо тэр нэгүслийн хууль нь хайрын хууль руу оролцсон шүү дээ бид нар. Тэгэхээр бид нар шинэ гэрээний хүмүүс шинэ гэрээний ариун сүнсийг авсан хүмүүс ямар ч зан үйлийн одоо ямар ч зүйл одоо хийх тийм шаардлагагүй байгаа байхгүй. Есүсийн цус бидэнд хангалттай байгаа байхгүй. Хуучин гэрээн дээр болохоор давс цацдаг байсан тий. Тэр давс цацаад тэг инг гэдэг яг хуучин гэрээн дээр нөгөө эзэн өөрийнхөө тосолсон дуудсан одоо өөрийнхөө хувьчилж дуудсан иш үзүүлэгчээрээ дамжуулаад тий үгийг хэлдэг байсан тий. Тэгээд хуучин гэрээн дээр бол янз бүрийн зан үйл хийлэгдэг байсан. Гэхдээ тэр зүйлийг эзэн бүгдийг нь шинэ гэрээр эзэнд эрэхтэй загалмай дээр бүгднийг одоо хэрэггүй. Эзэн өөрөө дахил болцсон юм чинь тий. Тэгэхээр хуучин гэрээ болохоор дандаа энэ чинь нөгөө Левит ном дээр байж штэ тий. Дэд хууль Левит тэр Эзекиэл эдэр тэр чинь нөгөө дахил өргөх хэвээр дандаа зан үйл. Одоо бид нар нөгөө монголчууд бид нар чинь нөгөө буддын шашин маш их зан үйл хийдэг байсан шүү дээ. Одоо ламнаар ингээл нэг хүн айл гэрт нэг хүн насурчлаа гэвэл та алтай харьцаг нээлгүүлээл тэгэл маш их юм зан үйлийн юм хийлэгдэх баг. Тэр бүр үнэхээр төвөгтэй. Дараа энэ одоо нөгөө ажлын явдал дээр л наацхан ярих юм бол маш их одоо тэг инг тэр жилийнхэн дагуу
юм ингээ хайрслаад хайрцагт нь хий тэг ин маш их гадна талын зан үйл тэгээд тэр чинь нөгөө мөнгө авч штэ мөнгө авч хийж тэгээд христчин одоо ёслол бол маш энгийн зүгээр л эзэнд итгэсэн тэр хүн эзэн лүү явсан ойлгомжтой тэгээ маш энгийн мөртлөө даруй эзний амар амгалан дотор хийж байгаа. Энийгээр ингээд ялгаатай байдлыг харж байгаа байхгүй. Ямар зан үйлийн одоо бид нар харин үйлдэл гэдэг чинь өөр байгаа байхгүй. Ариун сүнс гой хүнд илчилж хийлээд тэг гэд хэлэх юм бол тэр ариун сүнсэнд дуулууртаагаар үйлдэл хийвэл эзэн дуулууртай байдлыг шагнадаг. Жишээ нөгөө нааман хэлсэн шүү дээ. Нааман цэрийн жанжин нэг охинд хэлээ те тэр долоо болох тэгвэл одоо уйман өвчин эдгэрнэ гэдэг тэр зүйлийг тэр үйлдэлийг эзэн дуулууртаагаар хийснээр тэр цэргийн жанжин эдгэрсэн те тэгэхээр энэ үйлдэл дуулууртай үйлдэл дээр босоо эдгэрэх онцгой эдгэрэх тохиолдолд бол тийм зүйл хийж байгаа байхгүй те тэр үйлдэл байгаа. Жишээ нөгөө сохор хүн Бартоломей ч нөгөө Есүс эзэн минь ээ гэдэг тэр үйлдэл гаргасан шүү дээ. Хашгираад ингээд бүр ингээд дээлээ тэр цанцаа бүр тайлаа те бүр ингээд тэр хүн чинь үйлдэл гаргаж байна. Дандаа үйлдэл байгаа байхгүй юу? Итгэлийн үйлдэл. Тэр зан үйлдэл чинь шал өөр тусдаа зүйл байгаа байхгүй юу? Тэр одоо орчин үеийн итгэгчид бид нар чинь бас нэглэгдчихэд байгаа байхгүй юу? Тэр нөгөө эзнийг ярьсан мөртлөө эзний цус хангалтгүй юм шиг одоо давс цац гал асаа дахиад тэр үйлдэлийг ингээ хий мотор загалмаа хийгээд тэр юу хий гэд эзний загалмаа тэр итгэлийн зүйлийг чинь тэгээ загалмаа цус хангалтгүй Есүс загалмаа тэр цовдлогдоод биднийг хараалаас бүрэн чөлөөлсөн гэдэг хангалтгүй юм шиг дахин тийм үйлдэл хийлгүүлээд итгэгчдийг төөрөлдүүлээд байгаа байхгүй. Тэгээд тэр төөрөлөөс гарахын тулд эзэн биднийг өнөөдөр энэ зүйлийг яриулж байна тийм. Тэгэхээр нөгөө бид нар манай монголчууд бол шарин шашинтай тийм. Тэгэхээр л нөгөө багасаа бидний оюун бодолд бүр итгэж байгаасаа өмнө тийм оюун бодлын батцтай суудсан биз дээ. Одоо жишээл муу өдөр явж болтгүй ч юм уу те. Одоо ингээл үсээ тайруулах өдөр ч юм уу эсвэл ингээл ширээний өнцгтэр суул хүнтэй суухгүй ч юм уу те. Тэгэл энэ байдал болгон маань яг гэхээр баруун аймагт байгаа зүйл зүүн аймагт гэсэн яг ижилхэн энэ зан үйлүүд байгаад байгаа байхгүй те. Тэгэхээр яг оюун бодолд суусан энэ цайз зан үйл маань бид нар Христэд ирснээрээ бүх зүйл Есүсийн өмнө Есүс итгэсэн бүх зүйл боломжгүй зүйл гэж байхгүй маа гэд биднийг нэг бодлын тэр шашны тэр зүйлээс чөлөөлж байгаа байхгүй тийм. Хуулийн хараалаас чөлөөлөд бид нар нөгөө нэг тэнд бүр ингээд итгэцэн учраас тэг бүр ингээд худлаа зүйлдэж гэсэн мянга итгээд үнэн шүү гэдэг тэр зүйл биелнэ гэдэг дээ штэ. Тэрүүнтэй ижилхэн бид нар энэ өнцгтэр суугаалах юм бол хүнтэй суухгүй юм байна гэдэг тэр зүйлээ ингээд бат цайзаандаа итгэсэн учраас тэр зүйл нь магадгүй биелэх боломжтой байдаг хүн итгэсэн зүйлийнхаа тий тэгээ тэрүүн шиг одоо бид нар тэгэхээр шинэ гэрээний итгэгчид тэгвэл бүх хараалаас бидэнд бол ямар нэгэн үйлдэл байхгүй гэж чөлөөлөгдсөн гэж бүрэн хэлж энэ дээрээ бүрэн найдаж итгэж болох уу тэгвэл одоо зарим тохиолдолд итгэж миний хувьд ч гэсэн би бас тэр зүйл дээр өөрөө орж ирсны хувьд ингээд тэрийг бас асууж тагтгаа энэ зүйлийг бас ярилцмаар байна тэгээд яахаар гэхээр итгээд удаагүй байж байгаа үедээ нэг асуудал тулгараад тэгэнгүүт давс цацаа тэр асуудал дээрээ тэр газараа ингээд давс цацаа гэж хэлжсэн байхгүй. Тэгсэн чинь тэгээ би ч гэсэн тэр үлийг ингээд хийгээ явж байгаа байхгүй ингээд давс авчиж цацаад ингээ нөө давс ингээ байгалийн давс цацах хэрэгтэй гэх. Тэгээ давс цацаад тэр үедээ би яаж юм гэхээр яг нөгөө нэг итгэгч байхаасаа өмнө Христчин болохоосоо өмнө хийжсэн үйлдэл оюун санааны батцаас тэгтэл энэ зүйл маань итгэдэг тэр зүйл болдог гэсэн тэр бат цайз маань нураагүй байсан учраас надад зүгээр ингээд нөгөө харагдахгүй байгаа бурханд итгэхээс илүү ингээд давс цацах юм бол надад тэр нь амар итгэлтэй юм шиг санагдаад тэр газар одоо чөтгөр зайлаад тэр газар гайхалтай ингээд ингэсэн гэж бодоод чөлөөлөгдсөн гэж бодтол би буцаагаад энэ сүм дээрээ ирээд энэ зүйлийг үннийг олоод ирэнгүүт би буцаагаад Христчин шашинлаг байдал руугаа хуучин нөгөө буддаа шашны байдал руугаа ингээд хусаад орсон байснаа гэдгээ харсан. Тэгэхээр энэ зүйлийн талаар бас хэдүүлээ ярилцъя илүү тодруулаад байна. Манай монголч ялангуяа их шашинлаг улс өмсдөн шүү дээ тий. Тэгээд бүгд ээжс тэрний бүгд ээжс бүгд тэгээд одоо энэ зан улсаар буддын шашныг манай шашин гэдэг хэвээр яг ичрээр 1600 онд энэ Монголын
дийлдэхгүй байгаа Монголыг ирчүүд юм ухаахын тулд оруулж ирсэн шашин баггүй. Бодит үнэн бол. Энийг бол одоо бүр ингээд ясмах цусандаа шингэтлээ энэ манай шашин ингээд хүлэмжшөөрдөг болсон цаг үе баггүй. Тэгээ ийм ард түмэн чинь нөгөө мохор сүсэг болон ёс заншлаар хэлбэг учраас энэ ойлголтоос ингээд салж чадаагүй. Тэгээд дээрэс нь Есүст итгэнэ гэдэг чинь гэрэлд гарахыг л амар тайван амьдрахыг хэлж байгаа шүү дээ. Энэ ерөнхий ойлголт нь бол гэтэл ийм сайхан гэрэлд гарчаад эргээд нөгөө нэг шашинлаг байдал нь эргэж сэтэрж байна гэдэг чинь бид нар яг Есүст итгээд яг нөгөө Христийн яг үнэн ойлголтын дээр ирж чадж яана гэдэг нь асуулт гарах байхгүй. Хэрэв үнэн ойлголт Христийн яг үнэн ойлголтын дээр ирсэн хүн бол энэ шашинлаг ойлголт болно. Энэ зан үйл гэдэг зүйлээс тэгж тустай амьдрна. Яг тэгвэл маш тодорхой байхгүй. Одоо Есүс загалмаад энэ дэлхийд ирсэн, загалмаа дээр цовдлогсон үйлчлэл хийсэн. Тэгээд бидний төлөө дахин амарсан. Энэ бүгд ингээ Библиэлд ингээ маш тодорхой бичсэн байдаг. Тэн дээр Есүс юу байдгүй одоо зан үйл ингээл хийгээл ингээ явдггүй давс цацаал явдггүй ингээл нэг хитэн дэнлүү тойрол тавьчаал дунд нь суудгүй тийм байхгүй. Мэдээж тийм байхгүй. Тэгэхээр ерөөсөө маш ойлгомжтой. Есүс яг яаж ямар замналаар явсан бид нар тэргээр явхад болоо. Тэгэхгүй энэ зүйл ийм байсаар байтал бид нар ингээд юм хүний одоо нөгөө сүнсний хүч чадал байхгүй махбодтой газар байгаа газар шашны ийм зан үйлүүдийг оруулж ирээд ер нь манай Христ итгэлтэй хүмүүс ер нь дийлэх хүн яг тодорхой хэмжээний бас зан үйл янз янзын юм хийдэг хүмүүс бол байгаа л да. Тэгээ ер нь дийлэх хувь нэг жоохон иймэрхүү болцоо Учир нь бол энэ бол яг үнний ойлголтноос хол байгаа учраас юм болчиход байна Хэрэв үнний ойлголт байх юм бол бид нар одоо өвөг дээдсийн олон жил уламжилсан тэр шашны зан үйл бидний лөө буцаж ирэхгүй байлаа тийм ээ. Тэгэхээр одоо ер нь бол энэ зүйл дээр одоо сэрэх цаг нь болсон тийм. Бид нар яг Христ гэж үе, Христийн тэр итгэл гэж үе, Христийн хүч чадал гэж үе тийм. Яг тэр зүйл дээр одоо эрүүл сарвал ухаантайгаар тэн дээр одоо бусаж ирэх цаг нь болсон тийм манай итгэгч нарт. Хуучин гэрээнд чинь бол угаасаа ариун сүнс нэгүсэл байхгүй шүү. Нэгүсэл байхгүй, ариун сүнс байхгүй. Тэгээд чи иш үзүүлэгчээрээ тий өөрхөн дамжуулж ажиллаа хийж шүү хүнтэй ажиллаж тий. Тэгэхээр чинь энэ чинь нөгөө итгэлийн асуудал ч гэсэндээ тэнд чинь бас яригдах хэцүү байхгүй юу? Тэгэхээр магадгүй бурхан тухайн үед тийм одоо хүнд ёс заншил мэт харагдчихвч одоо тийм үйлдэлээр дамжих шаардлага байсан байсан байж болно шүү дээ. Харин тэрийг хүмүүс дуулууртай хийснээрээ л аврагдаад байсан болохоос ш зүгээр яг хүн зэрвсгээ харахад бол тэр шашны үйл юм шиг л бурхан тэгж хийжсэн шүү дээ гэж бодоод байгаа. Тэгтэл шинэ гэрээнд чинь бид нар бурханы нэгүсэл ирсэн, ариун сүнс ирсэн. Одоо иш үзүүлэгчээс гадна хувьчилсан хүн болгонтой ариун сүнс хүн болгонтой тухайн асуудлаар ингэж ажиллах болцсон. Ариун сүнс чинь тэгээд өөргөлж өөрийгөө боддоор ариун сүнсний илрэл хүн болгон дээр гарч ирж байна. Тийм ээ? Залбирал хүртэл магтаал хүртэл өөр болж шүү дээ. Тэг яг ингээд яг магтаалч хүртэл ингээд нөгөө хүн бүр ингээд эндээс огшоод тэг бүр баяр хөөрөө төрүүлээд ингээд тэр чинь ариун сүнс шүү. Тэгээ ингээд ажиллаж шүү. Тийм ээ шингэрээ. Тэгэхээр одоо яг нөгөө хүн чинь нөгөө итгэл давхар ороод ирчих واخгүй тийм үстэй. Нэг асуудлын төлөө залбирлаа. Тэг чин зүгээр ингээд пастор залбираад ч юм уу эсвэл одоо би залбирлаад юу ч усны бүү мэд. Тэгэл хайцсан тийм юм ерөөсө болохгүй байгаад байгаа байхгүй юу. Өнөөдөр хэтэл одоо амьдлаар пастор дөрөвчийн бүтэн санд ч гэсэндээ ерөөсөл бодитоор бид нар орж шít. Ашгоор бодитоор ингэж ороод дандаа бодит сүнсний илрэл ингэж явагдаж шít. Бодитоор тэгэхээр чин зэрэг шинэ гэрээнд ариун нэгүсэл бууцсан байна. Ариун сүнс ажиллаж байна. Бүх юм нь бодит итгэл бол ерөөсө дагаал өөрөө олчихж байгаа. Тэ эдгэр чөлөөлдөг ч гэсэн бид нар харж шít. Дулаан цамд нүдэн дээр одоо өчнөө хүн чөлөөлөгдөөл тий ингээл бүх юм чинь ингээд бодтоор ингэж явагдаж байгаа ариун сүнс өөрийгөө илэрхийлж байгаа учраас бид нэр итгэл рүү хүртэл зүгээр чөлөөлөгдөх, номлолоо сонсох тэр магтаал явж хахад яг итгэл рүүгээ ингээл тий бурхан надтай байж дээ гэдэг чинь л хайгуу том итгэл рүү оруулж ирж байгаа. Тэрийг мэдэрж шít тий. Тэгээ энэ бол итгэл бол ерөөсөө яг ариун сүнснийхээ ажиллагаатай хамт ингээл ороод ирж байгаа.
ийм бодих байна шүү дээ. Тэгээ энэ дээр бас нэг тийм бодишээ л да. Яг тэр миний амьдралд урд нь ингээд Христ итгэхээс өмнө харигтаар суух тэгэл янз бүрийн муу үйлдэл хийх те. Тэрнээсээ салах гэж маш их тийм зан үйл ингээд өдөр хоног ингээд асар их юм хийдэг боловч те. Ерөөсөө тэр зүйл хэзээ салдгүй юм те. Харин тэгээд нэг удаа би сүмдэр очичоод нэг зүйлийг айгу бодож ирсэн байхгүй. Би энэ бүхнээс үнэхээр салж чадахгүй байна эзэн минь. Та салгаж өгөөч. Ариун сүнс байгаа юм чинь та одоо болох юм байна шүү дээ. Энэ боломж юм байна гэд бас бодож ирсэн байхгүй. Тэгээд гэртээ харих зураа бодож ирсэн. Би харих уудаг. Одоо 8 хэдэг залах уу. Тэгээ ингээд бас ингээд тамиг татдаг ингээд аль болохоор ингээд нэг хялбар амьдралаараа явах гэдэг юм байсан байхгүй. Тэгээ энэний үр дүнд яадаг байсан бэ? Дандаа нэг мундалтанд ордог гэсэн нэг зам заншил нэг шашинлаг байдлаараа тэрийг арилгах гэж оролддог байсан юм. Харин тэгээ ариун сүнснээс гуйгаад ингээд тэгсний дараа бол юм шууд өөр болсон тийм. Маргаашнаас нь эхлээл үдээ бол би ариг таймх тэр залхуурал хүн хуурах муурах бүх тэр юмыг ерөөсөн ариун сүнс байхгүй болгосон байхгүй. Тэгсний дараа яаж нэг бодитын болсны дараа би гайхаж байгаа юм. Би чи яагаад өөр болчих вэ тийм. Энэ юу вэ гэд юу өглөө усаа гайхаж байгаа юм. Тэгээд дараа нь би эзэнт очиж итгэх зүг юм байна. Гимшиг нь хэрэгтэй юм тийм. Гимшиг юм бол аврагдах юм байна гэдгийг ойлголтыг ариун сүнс ингээд урд нь суулгаад өгч байгаа юм. Тэгээд би бүх муу зуршлаасаа салангуудаа дараа нь би шатахад гимшиж аврагдах юм байна. Усан баптизм хийлгээ тийм. Ингээд чөлөөлөгдөх юм байна. Миний гэмэдлээ Есүс надад дахин амьсны үний юм байна. Бодит амьдралдаа ингээд олон 10 жил ингээд үргэлжлээд салж чадахгүй байсан дээрээс шууд салчиж байгаа юм. Тэгэхээр чи итгэх нь үстэй тий. Тэр замаар миний анхны зам яг ингэж гисэн байхгүй. Тэгээд шатчтаар ингээд явсаар гал Христээр тэгээд өдөө бол ингээд явхад бол амьдрал маань ингээд эргэ харахад бол сайхан байгаа байхгүй. Муу мухад зүйлээс ингээд салтсан. Энэ зан заншил биш байхгүй. Ёс заншилтын шашинлаг байд биш байхгүй. Бодит байдал явагдаад байна шүү дээ. Ариун сүнсээр хийгдээд. Тэгээ мэдрэгддэг. Мэдрүүлнэ гэд хэлсэн байгаа шүү дээ. Би өөр ариун сүнстэй гэдгийг мэднэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг таах уу тий. Ааха. Бидний бас гол нөгөө би одоо жишээ нь ингээд за одоо ариун ах бол яг нөгөө Христийн ирэхээс өмнөх гэж ярьж байгаа. Ирсний дараа гэж гайхалтай хүн бас хүн дээр өөр ажилладаг үйлчлэр. Жишээ нь би бол яг мэдээж бодит шашинтай байсан, зан үйл хийдэг байсан, лам нарын хийгсэн бүх юм хийдэг. Зөндөө тийм яг л нэг бурхныг л хайдаг байсан байгаа байхгүй. Тэгээ эргээд эзэн дээр ирчээд за яг зан үйл яг бодиттой гадна талынхаа улаан цай шашинлаг хүмүүсээ болчихж байгаа байхгүй юу. За тэгээ Христ рүү орчиж байгаа юм. Христийн итгэл рүү орчоод дахиад би одоо сүүлийн энэ чуулганд ирэхээс өмнө одоо 9 жилтэй болсон шүү дээ. Монголд ирээд тэгээд ихчээд дахиад ингээл эзнийг хаагаал яваал байгаа нэг л ингээл тултлаа явж байгаа бүх одоо сургууль нэг л ингэ үннийг л хаагаад байгаа байхгүй юу. Сэтгэлийн гүнд үнэн байхыг эзэн хүсдэг гэд тэр үннийг л ерэн хаагаал яваад байгаа. Тэгвэл би тэр дундуур мэдээж олон одоо багш менторуудтай байлаа. Тэд нар дундуур мэдээж шашинлаг биш хүмүүс байсан. Гэхдээ миний мэдхийн маш одоо ингээд гүндэлж ирсэн сүнслэг гэж бодож байсан хоёр одоо багш маань яг тэр зан үйлийн зүйлийг хийлэгдэг байсан. Бас хийгэрээ гэж зөвлөж ирсэн. Тэгээ энд ирээд би үнний ном яг үнэн үгийг яг ариун сүнсний илчлэлтээр яг эзний үгийг цэврээр сонсонгууд Библи яг цэвэр ямар ч холцгүй ойлгож ирж байгаа байхгүй юу. Тэгээд ойлгоод ирэнгүүт нүд нэгдээд хүши тэр чинь эзний цус хангалттай. Залмаа дээр эзний цус одоо хангалттай бидний өмнөөс амьд ариун дахил болгоод өргөгцөн тэр цус ажиллаж штэ цэвэрлж штэ. Тэгэхэд би бүр гайхаад би одоо болол нэр эргээ харахад за биш юм бэ. Эзний цус хангалттай биш юм шиг нэмээд тэр зан үйл хийлэгдэг. Жишээ нь улаан сарнаагаар өөрсдөө омфааж гэх юм уу те. Сарнаагаар цэвэрл. Тэгээд давс цаац тэр газрын хараалыг таслахын тулд яг би бүр гайхаад яг буддын шашин, бөөгийн шашин шиг гал асаа давс цаац гэхээр би гайхаад тэгтээ тэр зүйлийг төөрөгдөд би өөрөө сүнсний төөрөгдөлд байна штэ. Маш их ингээд эзний зүрхээ нэгээд эзнийг ерэн хайсан учраас надаас болвол ингээд надад тэр нөгөө зүрхээ нээгээд ерэн хайгаад зөв бурхны одоо бүхэл юм одоо бурханд итгэсэн бүхэл хүмүүс бурхны нэрээр тослогдсон үний юм байна зөв юм байна гэд
зөвөр нөгөө гинэн байдал ч мунхаг юм байлаа шүү дээ. Гинэн сэтгэлээр дагаж явжсэн бүх зүйл маань эргээд намайг хүлцэн байсан. Маш их хүлээсээс би дайлагдсан. Тэгээ эргээ харахад үнээр энэ пастор энэ багш хэлж байгаа юм чи үний юм уу гэд дагахыг хүссэн. Гэхдээ цаанаас нь буруу гэд маш их эсэргүүцэл иржсэн. Тэгэд эргээ харахад нөгөө зүгээр төөрөгдөл дунд өөрөө орцсон болоод тэрийг яг за энэ яг л үнэн гэд итгэжт юм бэл. Тэгэд тэр дунд нь би явж исэн. Бурхны нэгүслэр бол намайг тэр газараас тэр шашинлаг зан үйл хийлэгдэх газараас сууд татаж би гарч ирсэн юм байна тэр төөрөгдлөөс. Яг л би маш олон одоо намайг зүйлэр яг л эзний яг энэ үннийг л би хайж авч исэн. Хайж авахта эргээд бид нар буддын шашнаас христийн шашинтаа орсон гэд яриад байгаа тохиолдол чинь бидний суур нөгөө шашинлаг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бид нар маш амархан Есүсийн бидний өмнөөс тэр үүрсэн тэр зовлон загал маань тэр солилцоо хүчингү болгоцсон тэр хангалтгүй юм шиг дахиад дээрээс нь тэр зан үүлийнхаа тэр юу руу ингээд одоо нөгөө удирдах байгаа хүмүүс нь тэр зүйлийг хужин гэрээний одоо бас ярахад хужин гэрээний тэр юудын шашинтай хүмүүсийн зан үйлийг ч хүртэл нэмээд оруулаад ирсэн тэр зүйл шинэ гэрээнд амьдарч байна бид нар Есүсийн цус ариун сүнс хангалтгүй юм шиг тэгж явж исэн бас айгүй ингээд өнөөдөр ингээ гэрэл дотор эсцний тодорхой харагдаад байгаа байхгүй. Тэгээ тийм учраас маш их одоо итгэгчид бид нар төөрөлдсөн байна. Төөрөгдлөөс одоо гарахын тулд эзний үнний үгийг ариун сүнсийг эрен хаагаач л гэж хүсэж штэ тэ бид. Есүс загалмаа дээр сүмийн барилгыг хараад нөгөө Фарисей хүмүүс асуудаг штэ тэ. Тэгээд та нар энэ сүмийг ингээ нураачих би 3 хоногийн дотор нураана гэдэгтэй. Тэгэхээр энэ ямар хүмүүс асууж байгаа гэхээр Фарисей хүмүүс, шашинлаг хүмүүс асууж байгаа байхгүй. Тэгэхээр шашинлаг хүмүүс асууж байгаа учраас тэр хүмүүс та нар энэ шашинлаг үзэл байдлаа нураачих. Тэгэх юм бол би 3 хоногийн дотор тий сүнсэн дотор би ингээд бариад өгөө гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг нөгөө хэд нь ойлгохгүй энийг одоо өчнөөн жил барьсан тий яаж яах вэ гэд бүр нөгөө шашинлаг байдал болон зан үйлээр нь орооцолдог хүмүүс ер нь яг амьдралыг ингэж юм сүнслэг талаас биш юм дандаа ийм харагдж байгаа байдлаар ингэж хардаг байгаа байхгүй. Тэгээ тэр зүйл дээр нь Есүс маш ингээд тодорхой ингээд сүнслэгээр ингэж яаж тайлбарлаж өгдөг те. Тэгээд нөгөөдөл нь харамслаад ойлгодог те. Тэгэхээр хүн ер нь хэр шашинлаг болно, хэн ер нь зан үйлсэг болно те. Хэр энэ зан үйлд ер нь автна те. Тэр хүн бол сохрол. Одоо энэ эдгэрэл чөлөөлөлтөн дээр ч гэсэндээ ямар зан үйл хийж байгаа, ямар ч зан үйл хийхгүй шүү дээ. Христийн өгсөн эрх мэдлийг авсан тослоотой бурхнаар томилогдсон пастор яг тэр зөвхт те тэр хүн тушаахтал явж шүү дээ Христийн нэрээр. Тушаахтал эдгэрж шүү дээ. Бид нэр одоо бүр тоогоо алдчих шүү дээ те. Хичнээн хүний эдгэрлийг харж байна. Тэнд ямар нэгэн шашны үйл байхгүй байгаа юм. Номлолоор ингээл энэ оюун ухаан дахь бацаазуудыг нурааж байна. Номлолтын үгээр дамжуулаад үнэхээр бид нэр цэвэрлэгдэж шүү дээ. Пөө хийм бис юм биш үү гэл ингээл те. Тэрэнд ямар нэг шашны үйл явагддгүй шүү. Ямар нэг шашны үйлдэл хийдгүй байхгүй те. Хуучин гэрээнд бурхны хүмүүс одоо тэгээд ингэж харахад зан үйл шиг үйл хийлэгддэг байсан. Одоо үед бол ариун сүнсний бурхны нэгүсэл хийлэгдэх болсон. Өөр асар өөр ялгаатай те. Энийг нөгөө манай нөхдүүд айгу манай монголчууд ч ер нь ялангуяа ийм шашинч хайгуу дуртай хүмүүс байхгүй. Зан үйлс хайгуу дуртай тий. Одоо манай одоо ээжийн тий ингээд манай эмигийн хэлж ирсэн юм дээ шүү дээ. Одоо ингээд мухар сүсгүү тий хайж ангаалгаж болохгүй тий. Зөндөө ширээн дээр гарч болохгүй ингээл тий. Тооны машинаар орж болохгүй. Одоо ингээл гэртээ ингээл байж ах тий. Одоо ингээл тий нөгөө нэг тэрний нөгөө нэг ийм тийм сүнснүүд байна шүү дээ. Мос сүнснүүд тэр чинь ингээл дотроос ингээл тий бид нар ч бүр хаар багасаа кодлогдсон хүмүүс чинь өөр юу ч ингээл дотор ингээ яригддаг байхгүй. Тэгэхээр эн чинь бид нар маш шашинч хайгуу амархан шашинч хүмүүс байхгүй. Хаар багасаа ингээ ерөөс ингээд суурин дээр өссөн хүмүүс чинь тэг бүр тийм мухар сүсэг шашин зан үйл маш хурд автна. Тэгэхээр энийг бол чөтгөр бол маш сайн мэдэх учраас тий одоо энэ Христийн жинхэнэ ойлголт эзний хүч чадал үнний ойлголт ирээгүй энэ Христүүдээр зан үйл болон шашинлаг байдал дээр нь ажиллахад болно гэсэн тооцоотой л байгаа байхгүй чөтгөрийн тооцоо. Энэ бол хүн яриаггүй шүү дээ чөтгөр яриад байгаа тий. Тэгэхээр бид нар ер нь манай итгэгчнэр одоо ер нь ойлгох цаг нь болсон тий. Тэгээд гол нь итгэгчний дараа зан үйл болчоор энэ ноцтой болсон. Яг эзний нэрээр дуудагдсан хүмүүс
мэхлэгчээд байна гэдгийг л бид нар яриад байна шүү дээ. Энэ чинь маш Тийм. Энэ мэхлэг Христийн нэрэн доор мэхлэгчээд байна найзуудаа тий ахан дүүсээ. Маш нарийн болчиход байна. Тэр зан үйл гэдэг чинь эргээд зүгээр л 6 өдөр 7 хоногийн 6 өдөр үйлчлэл чи үйлчлээд яваад зүтгээд Христийн эзний загалмаа бидний ариун сүнсний нэгүсэл хангалтгүй юм шиг үгтлээ үйлчилгээд бүх ажил төрөл бүх юм аргашин тавиулж хагаад тэр хүнийг зүгээр олзолж аваад ингээд шудраг бус байдал дотор үйлчлүүлж байгаа байхгүй юу? Амьдралыг нь өрүүлж. Энэ бол бас дэндүү муухай юм шудраг бус эзний игдүүцлийг хүргэж байгаа шашинлаг байдал шүү. Эзний загалмаа, эзний нэгүсэл, эзний цус хангалтгүй юм шиг чи үйлчлээдээ тэгвэл өрөөгдөн гэсэн юм хуурмаг энэ бохир сүнсний энэ хот хуурмаг байдал айгүй их ингээд бүр ингээд сагцсан байна. Энэ нөгөө юу гэдэг вэ? Библиэр нэг юм үг өгдөө шүү дээ. Та нар итгэлээрээ те шалгаднаа. Тэгэхээр итгэлээр сах те би ямар итгэлтэй яваад байгаа юм бэ? Зүрхээ чагна те. Чи ариун сүнсээр ингээд харьцаж мэдэн шүү дээ. Тийм шашинлаг шинүү зөндөө байдаг л да. Би нэг тийм шээ сонсч байсан. Нэг төрийн албаа хаагч маягийн тийм хүн байсан байхгүй. Тэгээд тухайн ажил дээр бол хэрэг итгэхээс өмнө аюул сайн мундаг ажилтан байсан байхгүй. Тэгээд дараа нь хэрэгтийн сүмд яваад яасан бэ? Чи зөвхөн сүмдээ үйлчил. Ажлаасаа гар. Тэгээд нөгөө хүн чинь яг пастор хэлж байгаа юм чинь гарчихгүй юу? Ажлаасаа гараад сүмдээ үйлчлээд сүм чинь нөгөө ажил бишгол цалин мөнгө хөөрхөн ар гэрийг хангаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр яг итгэлээр явж гэнэ гэж бодсон боловч те дараа нь яасан хэр амьдрал нь унж гэлсэн байхгүй юу? Саараа те энэ яаж нэр буруу юм Библийг буруу заах юм бол яг шашны байдалд оруулаад эргүүлээд нөгөө үнэ чинь бүр Есүсийг гэрчлэх битээ хэл тэр нөгөө хуучин ажлынхаа хүмүүс Христ итгэхээр ийм аймаар болчих тийм үү те ажил амьдрал нь байхгүй. Тэгээ сүмдэл байж байгаа ийм хүн болчих юм уу? Бүр эсрэгээр нөгөө Христийг ингээ хүлээж авах нь битээ хэл баг энэ чинь нэстэ жинхэнэ шашин юм байна. Жинхэнэ аймаар юм байна гэж зогтож байгаа байхгүй. Тэгэхээр Библийг ингэж зан үйл юм уу шашинлаг байдлаар заах нь бол маш аюултай тий хүмүүсийн амьдралыг сүрүүлж байгаа байхгүй. Энэ одоо нэг чухал юм байгаа байхгүй. За бөө бодтой шарын шашнууд болохоор за угаасаа тэр хүмүүс чинь Христийг мэдгүй штэ. Гэтэл нэг хамгийн амар зүйл нэг юу гэсэн штэ Христээр ирчиж шашинж байгаа хүмүүс хамгийн амар гэдэгтэй. Тэгсэн чинь тэр нэрээ амар юм байлаа. Би нэг өөрийгөө амар шашинцсан байсан гэдгийг ерөөсөн мэдээг байхгүй юу? Тийм гот би шашин болон тэр хуулийн сүнсэд чөлөөлөгдсөн. Би бүр амар чөлөөлөгдсөн. Миний хамгийн анх тэгж амар хүчтэй чөлөөлөгдсөн тэр сүнсээс аахгүй. Тэг би тэрийг ямар сайн тэгээд ингээд за би чөлөөлөгчөөгээ явсан чи миний оюун бодол сэтгхүү яг тэр аргаар ажиллаад байгаа байхгүй юу? Төрүүлж ажиллаад байсан. Тэгүн гота бурхны нэгүсэлд найдахаас илүүгээр тэр шашны арга замаар миний оюун бодол төрүүлж ажиллаад би тэрийг амар гайхацсахгүй. Тэгээ би тэндээсээ салах гэж нэлээд хичээгээд яагаад ийм зүйл болчихв? Яаж ийм ороод ирчихв? Тэ? Би яагаад ингэж сэтгэдэг болчихв? Гэж одоо би тэр амар гайхсан. Ялгаа нь юу юм болоо гэд. Тэгсэн чинь би нөгөө теологийн сургууль сурж байхад ингэж ярьдаг байсан байхгүй юу? Хуучин гэрээ бол одоо өнгөрцөн. Одоо бүгд ингээд болоод өнгөрцөн гэж ярьж байгаа. За тийм байна гэж би тухайн үед хүлээж авч ирсэн. Гэтсэн чинь хуучин гэрээ тийм биш юм байна гэдгийг ойлгосоогүй. Ягаад тэгэхээр хуучин гэрээ шинэ гэрээ хоёр хоорондоо нэгддэг юм байна. Хуучин гэрээ чинь шинэ гэрээний сүүдэр одоо болох ч байгаа зүйл харуулт зүйл юм байна. Түнх тэр айл хэдэн болоод өнгөрсөн зүйл биш юм байна. Болоод өнгөрсөн зүйл нь юу гэхээр тэр гууд шашинлаг байдал халагдаад Есүс ирээд сүнс ирсэн юм байна. Тэр бол халагдсан яг үний юм байна. Чухал зүйл юм байна гэдгийг ойлгож авч байгаа байхгүй юу? Тэгээд яагаад тэгвэл ийм зүйл болчихоо гэд аюу гайхаж байгаа. Тэгсэн чинь бүр амар нарийн юм байлаа. Юу гэсэн чинь ингэж ярьдээ ш нөгөө элсэн дээр байшингаа барьсан тий. Тэр нь сүрэл ирэхэд асар их байлаа. Суур гэж ярьдаг. Тэгсэн чинь яаж одоо ингээ Библиэлд байгаа үгийг яг үндэ бурхны нэрийг дуудаж байгаа, бурхны нэрээр явж байгаа бүх хүмүүс хийж байгаа байхгүй. Гэхдээ яагаад тэнд сүнс ажиллахгүй байна гэдэг асуудал гарч ирдэг. Нөгөө сүнс ажиллахгүй байгаа тэр өөрөө шашинлаг байдал боловч байгаа. Сүнс байхгүй учраас, ариун сүнс байхгүй учраас шашинлаг болчихж байгаа. Яаж гэсэн чинь бүр сайн ингээ усан бэвтээс өрцсөн штэ. Тэрийг би бодоол гайхаадсэн чинь бурхны арга замаар хийгээгүй зүйлүүд нөгөө хэлдэг ш. Хаалгаар нь ороогүй хулгайчаа. Бурхны арга замаар хийгээгүй бол тэр бүх зүйлүүд нь нөгөө хулгайч тий. Хөдөлсөн. Хууль ёсны биш. Хууль бус зүйл болоод ашиг сонирхолтой гэсэн. Ашиг сонирхолтой. Хууль бус зүйлийг
гадуур хийгээ яваад тэгвэл тэр шашинлаг буюу тэнд бурхны сүнс байхгүй. Бурхны сүнс байхгүй учраас тэр хүмүүс дээр ариун сүнс тэр хүмүүс дээр ажилтгүй болохоор тэр хүмүүсийн амьдрал өөрчлөгдөхгүй. Тэгээд юу хийж байгаа гэхээр зүгээр л үгийг дагаж байна. Өөрийнхөө оюун бодлоор яг л бурхны мэрэгүү ухаан, бурхны ариун сүнсний ойлголт, ишлэлд ухаарл ирэхгүй байгаа учраас хүн өөрөөрөө бодд юм билээ. Тархиараа бодож эхэлдэг. Тархиараа ойлгож эхэлдэг. Тархиараа хийж эхэлдэг. Тэгүн гутаа тэрийгэ болж гинэ гэж бодоо яваад байдаг. Хууртагтаа яваад байдаг. Гэхдээ ариун сүнсний ишлэлтийг, ариун сүнсний ойлголт, бурхнаас ирэх зүйлийг амсаад мэдсэн хүн бол тэр энэ ариун өөр зүйлийг мэддэг юм билээ. Ариун өөр зүйлийг юм билээ. Маш гоё хийгээд те тусаадаг. Яг би өөрөө тусааж хүрсэн байхгүй юу? Тэгүн гутаа ингэдэм юм байна. Намаа нэг өдөр дуудаад өө чи ирээд усан баптизм хүртчихээ гэж хэлсэн. Би болох юм уу? Би арай болохгүй хаа гэсэн чи болно хүрээд тэр зүгээр гэж хэлсэн. Тэгээ би ирээд усна. Би чин сэтгэлээсээ залбираад ингээд гуйсан ч надаар ус тусахад надаа юу мэдэрсэн гэхэд би бүрэн угаагдаагүй мэдрэмж авчихсан байхгүй. Би цэвэрлэгдэг байна. Би болох юмсан тий одоо усан дотор орохыг хүсэж байгаа байхгүй. Гэхдээ тэнд юу болсон гэхээр зүгээр зан уул явагдсан учраас энэний бүрэн тэр зүйл хийгдэг учраас тэрийг би өөр дөрөө мэдэрдэм байлаа. Хүн мэдэрдэм билээ. Тэр жинхэнэ зүйлийг хүсдэм байлаа. Тэгэл тэр зан үйл хийгдсэн учраас яагаад гэвэл хийж байгаа хүн нь жинхэнэ усан баптизмын те ойлголт ишлэл тэр зүйлийг бурхны жинхэнэ зүйлийг мэдгүй бол хин нэгнээс сурсан эсвэл өөрөө мөн тархиараа гаргаж ирсэн тэр зүйлийг хийгээд би тэрийг авсан би бас те жинхэнэ үннийг те бурхан дээр ирээд энд ирээд тэр үннийг ойлгож ирээд мдээгүй байсан би бас тэнд бас нэг хүн тийгээд зөвлөл заагаал зогсож байсан байхгүй яагаад би өөрөө мэдэхгүй учраас надад зааж өгсөн би өөрөө тэгж хүртсэн учраас би тэрийг хийн нэгэнд зааж л өгөх юм билээ. Яг ингэж явна. Тэгвэл хүмүүс юу яриад байгаа угаасаа л юм байдаг штэ. Та нар буруу ярьж байна. Яг л та хин нэгийг сонссон уу? Үнэхээр танд бурхан өөрөө илчилсэн үү? Ялгааг нь та харж чадахгүй байгаа бол анх сурсан зүйлээрээ яг явна. Анх сурсан зүйлээр. Яг л тийм байдаг юм билээ. Яг л өөрийг мэдэхгүй учраас анхныхаараа ингэ яваад байдаг. Яг тэрэн дээр нэг жижигхэн юм ингээд өөрчлөлчөнгуудаа яг адилхан хоолборлаад сатангаар бүх зүйлийг хоолборлаад ингээд явчихж байгаа байхгүй юу. Тэгвэл гол бурхны зүйлийн хажуу тал зүгээр сүүдэр олоод байгаа явчихдаг. Яг адилхан. Гэхдээ жинхэнэ бэлгэшийн чанартай. Бэлгэшийн чинь сүүдэр үний юм шиг харагдаад байдаг тийм. Энэ надад бүр яг ирчихсэн байхгүй. Би ингээд залбирал ингээд явж нэг сар би бурхны замыг хараад байдаг. Гэтэ би яага хажуугаар нь яваад байгаа юм шиг мэдрэмж байгаа юм шиг мэдрэмж гадна байгаа юм шиг тий. Би хараад байгаа. Тэгэхээр энэ хажуу талаар ингээ яг адилхан бүр зэрэгцээ явж байгаа. Гэтэ тэр хизээ нэг өдөр салах үйтэй гэсэн надад бодол орж ирсэн байхгүй юу. Гэсэн чи яг л үн байсан мөлий. Би сүүдэр дээр нь алхаа яваад исэн учраас жинхэнэ тэр юм биш. Сүүдэр дээр нь алхаа явж исэн. Тэр сүүдэр тий хизээ нэг өдөр салаад намайг яаж холдуулах вэ гэсэн би мэдэхгүй штэ. Яг л аль эдийн хууртагдаа сүүдэрт орсон байгаа хүн чинь тийм биз дээ. Жинхэнэ зам дээр гарч ирээгүй байна. Тэгвэл энэ бүх зүйлүүд яаж хийж чинь гэхээр бурхны арга замаар хийгдэггүй те. Библиэд бичигдсэн зүйлсүүдийг зан үйл маягаар хийж байна. Маш олон зүйлийг усан баптизм те, гэмшил энэ зүйлүүдийг энэ суурийг дахин тавихгүй байя гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл суурин дээр нэг жижигхэн юм өөрчилчөөд яг адилханыг хоолборлоо барай авчиход хүмүүс ялгааг нь олж харахгүй. Ялгааг нь олж чадчихгүй. Ягаад адилхан л хагаад шүү дээ. Би ч хэлсэн шүү дээ. Ягаад биний зав явж байгаа зам зөв биш үү? Чи өөрөөр яв, би өөрөөр яв. Тэгсэн ойлголт. Тэгээ яг нөгөө брендийн зөв мөг ховцнуудыг нөгөө A copy гэдэг чинь яг тийм. Яг юуртус ялгахгүй шүү дээ. Тийм, ерөөсөө тийм болгочдөг. Тэгэхээр тэр жинхэнэ нөгөө бурхан хүн хоёрын хоорондох жинхэнэ гэмшил явагдаагүй гэсэн болоод нөгөө хүн ч өөрийгөө үргэлж бохироор мэдэрч эсвэл өөрийгөө үргэлж яллаа яваад юм. Энд чинь өөрөө эргээд бодит амьдрал чи эргээд баталж өгч байгаа байхгүй тийм. Энэ ерөөсө бурхны аргаар яваагүй байна гэдгийг чинь хэдэн жилээр нь батлаад өгч шүү дээ. Тийм. Тэгээ тэрнээс чинь бурхны гэж бүх юм дээрээс ариун сүнсээр бүх юм нэгүслэр хийгдэн гिचээд тэр чинь хийгдээгүй юм чинь өнөө хүн чинь зовоол дарчлаад ингээл зовлонтой байгаа байхгүй тийм. Тэгээд тэгтэл боддоор явагдсан хүн чинь яаж вэ? За одоо би бурхантай тулаад яг жинхэнэ бодит бурхан хоёроо орд гэмшил явагдчихлаа шүү. Гэдгээ тэр хүн чинь сүнсний илэрлэлээр мэддэгдээд нэг сүнсний хүч орж ирээд намайг гэмшүүлж байгааг мэдэрчихэд ястаа ихтгэл нөгөө чөлөөлөл бүх юм чинь нэг зэг дээр ажиллаж байгаа байхгүй тийм. Тэгвэл бүр ингэж ярьж байгаа байхгүй. Усан баптизм бол зүгээр итгэж болсон гэдэг батлаж хүмүүст харуулах тийм. Хууч амьдрал орох, шинэ амьдрал орж байгаа гэсэн бэлэг тэмдэг гэж ярьж байгаа байхгүй. Чи бэлэг тэмдэг биш байгаа байхгүй.
бэлэг тэмдэг биш гэдгийг мэдсэний дараа бид нар бэлэг тэмдэг дотор явж ирсэн юм байна гэдгийг харж эхэлж байгаа. Тэгвэл гол иймэрдүү зан үйл шашинлаг байдлууд маш их. Яг бол бидний дотор байгаа асуудлыг шийдэж чадахгүй, бидний дотор тэр гим нүгэл биднийг тарчлааж байгаа, тэднийг чөлөөлж чадахгүй байгааг тэгээ бид нар мэдчихэж штэ. Тэгвэл гол тэдний чөлөөлж чадахгүй учраас тэднийг чөлөөлөх арга зам нь юу? Давстат. Тэ? Тэр нөгөө нэг лаан дотор суу. Бидний ийм хийсэн байхгүй. Тэгэд бид нар тэр дотор тэр юмыг хийгээд бидний дотор байгаа гим нүгэл бидний дотор байгаа тэр сүнслүүд биднээс гараад бид нар чөлөөлөгдөж гоё эрхчлэн гараагүй байхгүй. Тэгвэл эн чинь өөрөө нөгөө нэг харанхуй гэрэл хоёрын хооронд тулаан болоод тий хасар их тулаан болж хүн чөлөөлөгддөг гэдгсэн шүү дээ. Бурхны хуруугаар чөтгөрөөдөг зайлуулна, давсаар чөтгөрөөдөг зайлуулна гэж Библиэл дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар өөрсдөө хуултагдсан байгаа гэдгээ одоо нэг олж харж байгаа байхгүй. Тий. Алдаа нь юу байсан? Библи уншаагүй. Тий. Алдаа нь юу байсан гэхээр Библи уншаагүй. Библийн дагуу яг Бурханаас гуйж ээрж хайгаагүй юу хийсэн гэхээр хин нэгний үгээр явсан. Хиний үгний үгийг сонссон. Ийм байдаг гэдэг ямиг шууд итгэж хүлээж авсан. Бид нар өөрсдөө нэгэн шалгаагүй. Би бол өөрөө яг шалгаагүй. Тэгээ тэн дээр би өөрөө амар алдсан юм байна гэдгийг харсан байхгүй. Яа тэгвэл тэр долоон лаан дотор суусан. Гэхдээ миний дотор байгаа тэр гим нүглүүд миний дотор байгаа тэр намайг зовоогоод байгаа юм арилаагүй байгаа учраас би энийг бүр өөрөө боддоор амсаад харин одоо би энэ те миний дотор тэр зүйл чөлөөлөгдөж гараад би яаж амар тайван болж байгаа гэдгийг мэдэрч байгаа. Миний дотроос тэр намайг ингээл дүрцүүлэл уурлуулад байсан юм алга болоод би одоо цаанаас одоо уурлахаа болоод амар тайван болж байгааг би мэдэрч байгаа байхгүй. Гэтэ зан үйл амьтаа биш. Зан үйл амьд биш. Зан үйл чинь стоноры нөгөө зан үйл бэлэг тэмдэг гэдэг болоо хувирж байгаа. Шашинлаг байдал гаднаасаа л янзлаад сүмч болгонд яваад өөрчлөлтөд ирж байгаа хүмүүсийг чи явахгүй чи сүмдээ ирэхгүй бол чи стоноры юу ан те энэ чөтгөр чамлууд айрна. Тэнд оцсон бурхан байхгүй тэр газарт нь ч дайрж штэ. Яг үнэ харин тий. Зан үйл шашинлаг байдал хоёр зүгээр ихчтэй байрлал юм да тий. Яг зөв тийм. Шашинлаг байдал зан үйл. Нөгөө өөрийнх нь нэрэнд итгэсэн хүмүүс бурхны хүүхэд болох эрхийг өгөөж байгаа. Бурхны хүүхэд болох эрх гэдэг чинь одоо Есүсийн эрх мэдэл итгэсэн хүмүүст нь очих гээд шүү дээ тий. Тэгвэл тэр эрх мэдлээрээ тэр чөтгөрийн хөрөг өвчнийг эдгээх бүх эрх мэдлийг авчлаа шүү дээ. Тэгтэл одоо энэ дээр нөгөө нэг биднес аврагдсан учраас тэр эрх мэдлийг авцсан учраас яагааргүй тэр эрх мэдлийн дагуу сайн зүйлүүд үйлдэлүүдийг хийгээд явж байгаа. Тэгтэл авралт ороогүй хүмүүс аврагдахын тулд тэрийг хайгаад яах вэ гэдэг ингээ гадна зан үйлийг ингээ бас хийгээд яваад тий. Шашинлаг байдлаар бүр яг ингээд уг үнцэн ингээ бодохоор нөгөө бурхан цэвэрсаа бурханы өмнө цэвэрсаа болох хэрэгтэй байдаг. Тэгж бурханд хэрэглэгдэх тий. За тэгж хэрэглэгдэхээр бурхан одоо тослохооны асуудал яригдана тий. Бурхан одоо цэвэр саваа ингээд тослоо шүү дээ. За тэнгуү тэр тослохоогоор ингээд юу өрсгөө тий. Тослохоогоор одоо юу өрсдгөө тий. За тэр нөгөө бурханаар тослогдсон тослохоогоор бус одоо хүнээр тослогдсон энэ зүйлээр урсгаараа альва шашин болон зан үйлтэй ингээд нөгөө хажуудал бий болох болоод л байгаа харагдаад байна л та тий. Хэрвээ бурхнаар үнэхээр тослогдсон болвол тий тэргээр эдгэрэл урсан, мэдлэг урсан, хайр урсан тий ариун сүнсний хүч чадал бурхны тэр тий нэгүсэл хүч чадал ингээд урсан гардаг. Энэ урсан гарч байгаа нэгнэр хэн нэгэн тослогдвол тэргээр бас л бурхны хүч урсан гарна. Тэгэхээр тэргээр бурхны үнэн зөв ойлголт тий тэр яг л жинхэнэ нэгүсэл хайр гэдэг чинь л урсаад байна. Тэрнээс тэргээр шашин урсах уу, зан үйл урсах уу тий. Тэгэхээр энэ ерөөсө бүр яг энэ уган дээр л ерөөсө энэ хаанаас тослогдвоо тий. Манай энэ пастор тий хаана цэвэрсэ болоод тий ингээд хэрэглэгч вэ тий. Үнэхээр цэвэрсэ босноо энэ хин нэгний пастор тий нэг сэтгэл хөдлөлч юм уу альсвал нэг юм нэг сайн хандсан ч юм уу юу ч хийж болно шүү дээ. Тэргээрээ ингээд тосолчоо яг бурхны тослохоо байвуу гэд. Одоо яг энэ бүх чинь ингээд явсараад яг энэ дээр л хэрэг. шашинлаг байдал бол нөгөө зан үйл ариун сүнсийг ажиллахгүй байхгүй. Цаана хэн байгааг нь ойлгомжтой шүү дээ. Тэгээ ийм байснараа яаж нөгөө эзнээс эмээ хүн мэрэгэн ухаан гэж ярьж дээ. Гэтэл эзнээс эмээ хүн биш. Эсвэргээрээ нөгөө айдас төгшүүрээр тий сүмд явж шít. Би сүмдээ очихгүй болоо болохгүй. Ямар сандаа
намайг нэг сүмд очиход тэгжсэн байхгүй би нэг зөвөр нэг сүмүүдийг яваад би нөгөө бас харж ирсэн л да. Тэгээд нэг сүмд очсон чинь тэрний яхаа нэг тийм солонгосон байсан л да. Тэгээд сууж ирсэн чинь гинт нөгөө хүмүүс хайр илэр ирэхгүй. Би чинь мэдэхгүй юм чинь хөөргөн ямар юм байт юм болоод нөгөө пастор нэрэд чи яагаад хайр илэр ирэхгүй ингээд толгон шаардж байгаа. Энд чи яаж юм нөгөө нэгс хүний нийгмээр авч байгаа хүний эрхэнд талдж байгаа хүн чи яагаад тийм бараг намайг нөгөө эсрэг талын хүн байна их фан юм байна айгүй муухай хараад хөмсөг зангидаад ингээд дараа нь ирчээ надруу ингээд холоос хороогоор чичлээл авахгүй. Тэгээ би ямар хачин юм бэ? Хэрэгс итгэж юм байж ингэж болд юм уу те? Бид чи мэдэхгүй юм чинь мэдэхгүйгээр байна шүү. Тэгээ дуурайх юм бол би шашин болчих жоохгүй. Хотлоо ингээд ингээд те. Чи нь болохгүй шүү те. Эсний бол хотлоо болчих жоохгүй. Тэгээд би тэр үлдээг уучраас тэрсэн бол айгүй муухай харагдчих жоохгүй. Шашин гэдэг бол хүнийг ингэж амар эвгүй байдалд оруулдаг те. Шахалтанд оруулдаг дарамттай байхгүй. Ингээд ирэхээр хүн чи яаж юм нөгөө эргэлзэж байгаа юм чинь. Христ чи юм уу хоолой янз юм уу гэдэг юу анх явж байсан болохоор эргэлзэж гэлж байгаа юм. Чи ийм өөр байт юм уу те. Сүм болго юм ондоо байх байт юм уу гайхаж байгаа юм. Дараа нь ойлгосон л да. Энэ нэг шашинлаг байдал юм байна. Эзэн бол тийм биш те. Хүнд амар тайвныг өгдөг, өөрхөн амралтад оруулдаг те. Нэгүслийг үзүүлдэг, хайрладаг те. Зарлын үнцнийг мэдүүлдэг. Тэр сайн сайхныг өгдөг болохоос ингээд шашинлаг байдлаар чи тэгэж болохгүй, ингэж болохгүй, тэгвэл тэг үн, ингэвэл ингэнэ гэдэг дандаа нэг юм дарамт маягийн хуулирхаг байдлыг айгүйх гаргаснаар ариусанс ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр ариусанс ажиллахгүй болчихж байгаа юм. Тэгэхээр энэ айгүй аюул. Иесусийн нэр гэдэг ямар ариун гоё нэр эрхэм те эрхэм нандин нэр шүү дээ. Иесус гэдэг чинь маш эрхэм нандин нэр байхгүй. Энийг Паул хэлсэн шүү дээ. Нэг та нарын тэр эрхэмлдэг тэр нэрийг чинь те тэр нөхдөөд гутаан дормжлог гэдэг тэр дормжлох л хамаахгүй. Тэр хэллэг нь биш. Гол нь тэр эрхэм нандин гэж Иесусний нэрийг хэлдэг шүү дээ те. Тэгэхээр энэ ямар Иесус эзний тэр үйлсэн тэр нөгөө хүмүүсийн төлөө өргөсөн тэр ариун цус зориул хайр ямар ариун эрхэм нандин энэ ариун нэрэн чинь итгэж ороод төд удалгүй шашны дарамт өгдөх хүмүүс. Тэгээд мэдэхгүй болохоор нөгөө нөхдөш мэдэхгүй шүү дээ. Тэгээд зан үйл гэдэг зүйлийг үлдээж санамсаргүй те өөрсдөө мэдгүй мэдлэхгүйгээс олж хүлдэж эхэлдэг. Тэ? Амьд бурханд итгэдэг гэж байгаа хэвээр. Амьд гэдэг үг нь амар чухал байгаа байхгүй. Яг л амьд гэдэг чинь харна, сонсно, хариулна те. Яах юм бэ? Харилцаа амар чухал. Гэсэн чинь би нөгөө Библийг уншаад нэг юм амар гайхчихсан. Хуучин гэрэн дээр та бурхан тэр газар яваад бүрэн өссөн устгах гэж хэлдэг байхгүй. Тэгснээр дахиад нэг зүйл дээр нь болохоор бурхан хүн бүтээ алдчихсан. Тэгснээр дахиад нэг гал нь чи тэр хүмүүсийг алахгүй. Харин тэр хүмүүсийг олслоод их хөрөнгө аваа. Хоёр өөрөө бастай. Тэнгууд би тэнд амар гайхаж байгаа. Бурхан яага ямар үтэнд тэр газар бүрэн устгаад байгаа тий. Чи нэгч зүйлийн битээ бүгдийг устгах. Тэр газар бүгдийг устгах. Заримдаа болохоор чи тэр газрыг олслоод авчираа. Би гайхсан. Ямар сони. Би тэгээд Библийг уншаадсан чинь ийм хоёр эсрэг тэрсрэг юм ярьж байгаа юм шиг байна. Хоёр эсрэг тэгвэл би яг ялын их юм бэ. Өөрөөр би энийг хийлээ гэж бодоод ингээ хийсэн буруудаад байна штэ. Гэсэн чинь амьд гэдэг үг тэн дээр гарч ирд юм байна. Би хүнтэй зүг байхад те бурхан Библи дээр бичсэн хоёр үгийг алийг хийх үг гэдэг бурхан надад хэлж. Ямар үед алийг нь хийх үг гэдэг. Яг би мэдэхгүй. Гэтэ ариун сүнстэй ямар үед алийг нь хийх үг гэдгийг надад зааж өгч байгаа. Яг бол энэ тохиолдолд чи энийг нь хий. Одоо харин чи ингэж хийгээд. Эн чинь нөгөө нэг бурхны гоё чиглүүлэг байхгүй. Тэнгуут шашинлаг байхдаа яаж хийжсэн гэхээр Библи дээр ингэж яддаг шүү дээ. Энийг хийчихэ. Шууд нөхцөл байдал дээр тэг ийм үг байдаг штэ гэж шууд авангуудаа тэрэг зөвшөөрөд хийчдэг. Тэнгуут буруутчдаг. Би ийм нөгөө нэг буруу тохиолдлуудад маш их орж ирсэн байхгүй. Тэг би ингээд тэрэг гайхаад штэ. Би таны үгийг дагаж хийсэн штэ. Би яагаад буруутаад байгаа юм бэ гэсэн чинь ариун сүнснээс асуугаа те. Тэр бурхны гоё арга замаар хийхгүйгээр шууд өөрөөхөөрөө нөгөө нэг шашинлаг сэтгэхгүйгээр очиод хийчихэж байгаа байхгүй. Тэнгууд тэр чинь бурхны үгэндээ тэгж бичсэн байлж яг тэр тохиолдолд тэр үгийг ашиглахгүй өөр үг ашиглах тохиолдол байсан байж болно шүү дээ. Тэнгууд би тэрийг мэдээгүйсэн. Тэр амьд харилцаа гэдэг зүйлийг нөгөө нэг
Мдэггүй учраас би зүгээр шашинлаг байдлаар те бурхан яадаг. Тэгээ бурханы үгийг дагах хэрэгтэй уншин. Энэ тийм байна. Би залбирах хэрэгтэй, залбирлаа. Тэрийг хийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй. Гэтэл яг тэр харилцааг тэгээ бүрэн бас мэдэрч ойлгож тэр авч чадаагүй харилцаа сураагүйсэн. Тэгээд нөгөө шашинлагаар хийгээ яваад байсан. Үр дагавар нь миний амьдрал дээр асар хэрэгтэй буруу зүйлүүд бий болж байгаа байхгүй. Шашин тэр бол яг хаа зүгээр нэг ингээд бод тэр хийгдэт байгаа нэг юм шашны зам үйл байна зэ янз янз л юм байна. Гэтэл ер нь шашны энэ үзэл гэдэг чинь те шашинлаг энэ зан гэдэг чинь ийм харигслах. Тийм. Маш харигс. Аюу наад тэр чиглэл. одоо бүр яриа итгэдэг хүнээс итгэдэггүй бүр гоё хүмүүс байдаг. Тийм хариус Бүр нэг гоё зөөлөн те. Бүр нэг тест ажил зөөлөн бүтэмжтэй те. Итгэдэг хүн гэхээр л ерөөс бүр амар дарамттай. Хүнд үгүй аргагүй шүү тэр чинь дээр нэг шашны сүнс ажиллаад байгаа юм чинь. Зүрхэн нэгэд нөгөө эзэн дээр ирсэн одоо мэдээж ойлгомжтой шүү дээ. Бөө шашин одоо бусад зүйл бүх шашин гэдэг байгаа шүү дээ. Бидний харж байгаа бүх дэлхий тэр зэгтэл нэг юм тойрогт орсон байгаа шүү дээ. Уусаа нэг жил ингээд хайрцаглагцсан. Тэнгүүл Христ дээр амьд орхон дээр ирсэн хүмүүсийг яаж байгаа юм? Бидний гол дайсан чинь сатан шүү дээ. Сатан яг эзэн дээр ирсэн гол дайсны одоо тэр хаанчлалыг нураахын тулд дуудсан тэр хүмүүсийг ялангуяа гинэн итгэмхий тийм зүрхээ нэгээд эзэн дээр ирсэн жоохон амьдралдаа айгүйх зовлон үзэнгүүт эзний хайрыг амсцсан тэр хүмүүс улам айгүй их олноороо мэхлэгдээд байгаа байхгүй юу? Тий. Тэгээд яг ингээд шашин яагаад гэвэл шашин Христээр эзэн дээр ирэхээс өмнө айгүйсэн мэл ирснийхаа дараа бүр улам 7 дор улам хэцүү болчихж байгаа нь тэр сүм дээр сүмийн тэр буруу холимог номлоор улам бүлэгдэн тэгээд тэр бүх тэр одоо эзнийг улам хайгаад зүрхээ нэгээд хайнгуут нөгөө олон хүмүүсийн одоо үг яриаг сонсоод үний юм бахта бурхан хэлж байгаа юм бахта гэж хууртагдаж авсараагаад тэр болгон тэр сүнснүүд ингээд эзний чуулган дээр сатан илүү ажиллаа хийгээд байгаа байхгүй юу. Тэгвэл шашин бол хүлдэг Есүс Христ биднийг чөлөөлөхөөр ирсэн шүү дээ. Чөлөөлөхөөр. Тэгээд жинхэнэ эзний нэгүслийн чуулган болоод үнэхээр чөлөөлд юм байна. Эргэн тойрны хүмүүс маань үнэхээр өдрөөс өдөр 7 хоногоос 7 хоногт бид нэгүслээс нэгүсэл ялтаас ялалт баяр хөөрлөө яг жинхэнэ бурхны хаанчил энэ байна гэдгийг бид нар харж байгаа байхгүй яг үр жимсээрээ. Үр жимс нь яг Библиэр угаасаа Библийн дагуу байгаа 9 үр жимс биднээс зүр зовхгүйгээр урд нь бол айгүй хичээж хуулийн дагуу би тэхэх ёстой би хайрлах ёстой гэд маш хичээгээд зөвхрөө түрүү ариу ах хэлсэн шүү дээ нэг таны таньдаг хүн ингээд урдынхаасаа 7 дор болцсон байсан гэдэг шиг яг тийм үе рүү итгэгчд маш их ордог. Яг гэвэл тэрний нэгж би тэнгуэл нөгөө зөвхөрдөг эргэн тойрныхоо хүмүүст гэрэл давс болох нь бидгийг л бүр жигшил ботлоо явж байгаа байхгүй. Өө бурхан минь Есүс итгэх чинь ийм амар юм уу гэж бүр бурханыхаа нэрийг бүр ямар амар юм бэ Есүст итгэсэн хүн бүр амар юм байна гэд бүр тэр хүмүүст ямар мессеж өгж яаг гэвэл амьдралаараа бүр гэрэл давс болох нь итгэгээл эргээгээд амьдралаараа бүр тэр үр жимс харагдахгүй штэ. Жишээ нь миний хувьд бол миний доктор ингээд жинхэнэ би ч нөгөө шинжлэгдэж нөгөө шин сав шин тулан болохгүй учраас нөгөө нөхөр нөгөө гэр бүлийн харилцаа ойрын хүмүүс дээр би өөрөө яг ингээд дүлгөөн сүнсээр даруй байгаад тэр хайр дотор тэг үннийг ярьж чадахгүй. Тэгэл зүгээр л өстой сүмдэр л очоод сүмдэл үйлчилж болоо эзэнт л үйлчилж ингээл хууртагдал яваад байсан. Тэнгүүл миний яг босгогдох миний амьдрал би өөрөө босгогдоогүй юм чинь миний гэр бүл яаж босгогдох юм? Би гэр бүлээ эзэн дотор оруулж ирээгүй бол би яаж эргэн тойрныхаа ахын дүүс тэр гэрэл давс болох юм? Бурхныг харуулж чадахгүй байгаа байхгүй амьд бурхан. Тэгэхээр бид нар чинь ингээд сүртэй юм яриад байгаа юм. Бурхан амьд бурханыг гяваажин том гэл амар том юм яриад байгаа. Хүний хувь тавилан ингээд маш том юм яриад байгаа юм. Шашныг бодвол. Гэхдээ ярьж байгаа шигээ бид нар яг тэр амьдралыг үр жимсийг харуулж чадахгүй хүлэгдээд яваад байсан үнэхээр харамсалтай байгаа байхгүй. Харин нэгүслийн жинхэнэ ариун сүнсний хүч чадлаар ажилдаг чуулган үнэн үгтэй цэвэр үнэн үгтэй чуулган те ирээд тэр 10 жил би яваад олоогүй юм 10 сарын дотор бүх зүйл зэгсэрч ирж байгаа байхгүй. Бурхан удаашрлыг тооцохгүй шүү дээ те. Тэгэхээр тэр эзний сүнс болол нэр үнэхээр бидэнд ирчлөөг өгсөн. Ариун сүнсийг бид нар үнэхээр Монгол чуулган бол ариун сүнсийг хүндлээгүй ариун сүнсийг тэ хоошин тавьчаад өөрсдөө одоо
хайрцаглагдаж чуулган бол одоо чуулгануудыг ингээ ерөнхий төр зургийг харахад ч пасторуудынхаа яг тэр юунд орсон байдаг байхгүй юу? Оюун санааны тэр хайрцаг нь пасторууд нь яг юу хэлж дээ те. Тэгэхэд яг нэгүслийн чуулган бол пастор биш, яг Бурхны үгийн дагуу ариун сүнс энэ чуулган дээр Есүс Христ өөрөө пастор байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бид нар яг Есүсийн дүр төрхөөр хэлбэрчиж явж байгаа байхгүй юу? Есүсийн зан чанараар хэлбэрчиж явж байгаа. Тэгэхэд нэгсэндээ ариун сүнсний үйл ажиллагааг сулж өгч байгаа. Тийм. Зүгээр бол нөгөө одоо шашинлаг сүмд чинь ариун сүнс ажиллаа хийж чаддаг байхгүй. Ариун сүнс нөгөө дуу хоолойгоо гаргаж өгч чаддаг байхгүй. Яа тэгвэл ингээд тэ юм нэг болох байгаа зүйлийг ингээд ариун сүнс гаргаж хийхээр хаачдаг нэг бол хөөчдөг. Нэг тийм нөгөө шашинлаг сүмч одоо тийм айгу өөрчлөгдөөгүй шин тулан болоогүй яг эзний таслааг авсан уу? Тэгэд яг тэр танд үг дамжуулж байгаа таны яг зүрхэн нэгэд сонсож байгаа хүн тэ яг эзний эрх мэдлийг авсан хүн мөн үү гэдгийг бас хувь хүн өөр дээрээ те өөрийнхөө хувь тавилангийн төлөө бас шалгах хэрэгтэй байгаа байхгүй те. Тэгэхээр бид нар хараа итгэлийн сонсгоос гэж байгаа шүү дээ. Юу сонсож байна? Сонсож байгаа үгээрээ би бүрэлдэж байна. Сонсож байгаа үгээрээ би миний хувь тавилан ирээдүй шийдэж байгаа байхгүй те. Одоо бидний энэ гэрчлэл ч гэсэндээ манай пастор оролцсон шүү дээ. Тэг ингэж бид нар нэг цаасараад байна. Тэг ингэж ерөөсөө хэлдэггүй шүү дээ. Энд чинь ингээл ерөөсөө бид нэр өөрсдөө л ингээл цаанаасаа тий тэр ингээд ажилтсан мэдрүүлсэн. А тэгтэл ингээд яриа сууж хат заримдаа тэр өөр ингээд хэлмэж байгаа байхгүй. Тэгээ пастор оролцдог шиг. Яг нөгөө хин сая амгаа ихгүй хэллээ л дээ. Яг нөгөө Есүс өөрөө пастор нэг байхгүй. Тийм шүү дээ. Яг тэгж одоо амьдрал дээр ч гэсэн тийм шүү дээ. Ямар их дарамттай байсан. Нэрэн дэстэ хүчлээд бид нэр тий тэгчээсэн шүү дээ. Одоо бид нарт тэгээ хүчлээд байдгүй үгүй шүү дээ. Тэ би бүр ийм болцсон байсан шүү дээ. Яал бүр стандараа хамаг хүүхдүүд одоо яана одоос нөгөө Есүс бүр өөрөө нэг гарч юм одоо тэгэл мөр хамаг ингээл нөгөө хүүхдүүдтэй үйлчлэл одоо яанаас л хүүхдүүдээ л яачлаа ядаж хүүхдүүдэд заахгүйс гэл хамаг юм хийгээл ингээл яваад байсан. Гэхний чи хүүхдүүд надаас Христийг л харж байгаа шүү дээ. Би хичнээн тэднэрт 1000 үйлчилсэн ч гэсэн ямар ч нэмэргүй байсан баг. Яагаад гэвэл нөгөө ээжээс нь хүмүл ертөнцөл байх. Бүр улам ээж нь бүр итгэгч одоо биш байгаасаа бүр дор ороо бүр ингээд нэг унжигаа те бүр өстэй нэр амьсгалах жаач бөөмөд нэг хэцүү те сул дороо тэр бүнийг хараад бачимдж байгаа байхгүй юу. Манай баг хүүхдүүд боловч нас хүмээ гараач наанасаа гэж хүртэл би зөндөө тэрчилүүлжсэн. Тэгэхэд би өстэй нэг яана Есүс энэ чи ямар учиртай юм бэ гэж иргэдэг. Тэгэл эргэж хараад уйлгаас өөрөө хийж чадахгүй. Тийм л эсвэл бидний зүтгээд байгаа үүс чи авахгүй шүү дугаасаа. Тэгэл ингээл ийм байсан. Тэгтэл ч н одоо би юу мэдэрч байгаа миний эргэн тойронд миний асуудлууд шийдэгдэг үеэрээ зөндөө юм байгаа. Тэгсэн хэрнээ би хамар тайван л орцсон байгаа байхгүй. Би айгүй зоригтой болсон байгаа байхгүй. Би өшөө бүр ингээд зөндөө юм хөө тэр асуудлууд чи нэг нэгээр зүгээр өөрөө ингээд шийдчих байсан юм уу шийдэгдээд те. Ингээд одоо нэг тийм яг Бурхны хүч ажиллаад байгаа нь миний амьдрал дээр миний одоо хүүхдүүдийн бидний хооронд харилцаан дээр би чи ээж нь амьд харилцаа гараад ирэхээр чи хүүхдүүд хүртэл өөр болж эхэлж шээ. Тэгэж энэ шашинлаг байдал энэ зан үйл гэдэг зүйлийг хүнийг хөл рүү буюугаад авралаас нь авралаас нь алдуулнуул гэхээс аврал руу хөтлөхгүй. Шашинлаг байдал те аврал руу яагаад ч хөтлөхгүй. Энэ авралыг чинь л харин алдуулах тийм зорилготой зүйл гэдгийг манай итгэгчд бол ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол би өөрөө ч ер нь нэг шашинлаг үзэл бодолтой бас хүн тэгээд өөрийгөө ер нь их сайн хаардаг байсан л та. Тэгэхээр миний надаас гарч байгаа зүйл бол бас л харгас хатуу юм гарна штэ. Тэ ямар ч ойлог юм гарахад. Гэтэл яг энэ сүм чуулганд ирснээр одоо ариун сүнсний эзний хүч чадал энэ ч ингээд бүр амьд бодтой байгаа учраас одоо тэр бүгд бол ингээл би нэг өөрөө нэг хүчилсэн ч үтгэл замхраал алах болсон. Тайлцсан ч юм бөөмөд бодвол там руугаа л явсан байлгүй те. Тэр шашны сүнснүүд. Тэгэхээр бол яг нөгөө Библиэл дээр яг Есүс эзний үг бол үнэн болж тарж байгаа байхгүй. Буулгам наятай хүн зовлон өөрсөн хүмүүсээ над дээр ирээ. Миний буулгал аятай хөнгөө comfort тав тухтай. Тэгээ үнэхээр тав тухтай амар тайван гэдэг зүйлийг бол нэрээ эзнээс өөр ингэж амар тайван хүч тунгаалдахгүй тийм мөнгөтэй үнж чадахгүй гэрэл үнэн дэрэнгүүд өөрөө тэр юунууд тэр чөтгөрүүд ингээ явсан гэж шээ тийм үнэхээр бүр замхаад одоо би нэг
зовооч хүз өдрөж өөрсдөө л одоо ингээл айдас ч юм уу ингээл ийм хайрцагсан тэгээд толгойн тарих толгойнд ингээл асар их ингээл хэрэгтэй хэрэггүй бодол ингээл эргэлжсэн те. Бүгд хайцсан бүүмд алах гэсэн. Мэдгүй орсон газараар л ямарсан гарсал баг. Тэгтээ баг. Тэгэл нөгөө ариун сүнсээр өгдөж байгаа номлол тий эдгэр чөлөөлөл ариун сүнсний дандаа яг ариун сүнсээр хийгдэж байгаа залбирал магтаал бид нар чинь ерөөсөө ингээл дандаа цэгцлээл цэвэрлээл ингээл тий явчихж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг хийхэд янз бүрийн зан үйл ажиллахгүй байна гэдгийг чи бүр ингээд тодорхой харагдлаа. Ямар ч зан үйл тэр дээр ерөөсөө байхгүй. Цэвэр сүнсээр тий. Тэгээд ер нь бол яг би бол дуулгуу төслүүгээрээ ер нь жоохон юу хүнэлтэй ер нь өөр яах гэж болж өгөхгүй байсан юм л та. Дуулууртай байх гэж болж өгөхгүй төслүү байдлаасаа ерөөс энэ чинь нэг юм хараал дотор ингээ байгаа юм шиг байдаг гэсэн байхгүй юу? Харин яг энэ сүмдээ ирээд энэ бол алга болсон. Одоо би өөр ингээд айгуу тийм дуулууртай бүр цаанасаа дуулууртай пастор ингээл сургаал мургаал заагаад би тэр сургаалыг ингээл сонсон те тэгэл ариун сүнс хэлж байгаа шүү дээ. Одоо сургаалаа сонсгээл сануулсан заа гээл тэгэл сонсон те тэгэл ариун сүнс ингээл пастор одоо тийм одоо жишээ нь нөгөө сургаалт өгсөйг сонс те тэгвэл мэрэгэн болно гэдэг би ч жоо мунхаг гэдгээ мэддэг учраас за би ерөөсөн мэрэг тэгэл тэр бол байн ингээл сургаалт өгсөн ингээл машин дотор ингээл буцсан ингээл байн ингээл явж яддаг хгүй. Тэгээ тэндээс чи яас их гой юм ойлгож чинь те маш их үнцэнтэй юм бол тэгэл ерөөсөө ер нь бол ингээд шашинлаг бай ингээд хүн байхаар улам л ингээд бүр гүжөөд улам ингээд хөшин болоод хүн хөшиж өгнө гэдэг шиг ингээд шашинд байх юм бол хүн хөширч л өгөхээр юм байлээ. Харин нөгөө юун дээр ирэхээр яг эзний ингээд амьд те яг эзний ингээд ийм сүн дээр ирэхээр шашинлаг байдал маань байхгүй болчоор бүр цаанаас л ингээд өөрөө л ингээд те бүх юм ингээл бүгдээрээ л болчдөг. Харин тий яг өнөө шашинлаг байдал байхгүй болно гэдэг чинь одоо жишээ нь биний залбирал болол ингээл за залбирлаар айгүйх би нэг хөлдөг байсан байна ер нь хооч шашинлаг сүнг. Тэгэхээр нөгөө одоо залбирал дээр нөгөө бие биенийхээ төлөө гашуудаал харуулсаал маш их тийм сэтгэлийн тэр харуулсал гашуудлын төвшөнд айгүйх залбирдаг байгаа байхгүй. За би залбирая би чиний талаар чиний талаар яг нэг сүс дотор нэгдэж гин гэл ингээл залбираад идэг гэсэн байхгүй. Гэхдээ эн чин нөгөө тэр чуулганы дээр яг Есүс байна уу? Яг жинхэнэ үнэн байна уу? Яг нэгүсэл ажиллаж гэнэ үү гэдэг бас бодох хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ дунд нь орчгоор яг хостолчт юм байлээ. Дунд нь орчгоор яг тэр чуулганыг удирж байгаа эрхэмтэлтэй хүмүүсээр нь дамжуулаад яг муу сүнс угаасаа эрхэмтлээ хэрэгжүүлчихсэн юм билээ тэр хүмүүсийн амьдрал дээр. Тэгэл ердөөсөө бие биенийхээ төлөө залбирж гин гэл залбирлаараа бие бинийгээ хүлээд идэм юм гэдгийг харсан. Одоо энэ нэгүслийн яг эзэн байгаа чуулганд орол бид нар нэг их ингээл чиний төлөө миний төлөө гэл ахуйн тийм зүйлийн төлөө те жижиг шажиг юмны төлөө залбирахгүй. Зүгээр хувь хүнийг яг эзэнтэй уулзуулаад ариун сүнстэй уулзуулаад чи өөрөө хувь хүн Есүсийн ялсан ялалтаар ял гэд ялтыг нь өгөөд хоёуг дуулгыг нь өмсөөд өгөөд зэвсгийг нь өчөж байгаа байхгүй юу? Тулаанд нь яг бэлдэж өгөөд арга замын зааж өгөөд тэгээд үгийг нь өчөж байгаа байхгүй үнний үгийг нь. Тэгэнгүүт хүн өөрөө тэр ялалтаа байгуулад дотоод хүн ялалтаа байгуулад гарч ирэхэд хүн болгон өөрөө одоо амьдралынхаа дээр яг тэр хаан тахилч болж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи тэр байр суурин дээр нь гарах нь чухал байхгүй юу? Тэгэхээр хуучин болвол одоо ингээл тэр байр суурин дээр юу бүр айгүй хол байсан байлээ. Тэгвэл нэг юмны гатан талд нэг Ерихогийн хан гэж ярих юм бол тэр ханыг ингээд нөгөө эзлэхэд нөгөө Йошуа зэргүүтэйг эзлэхэд явахад тэр дотор нөгөө хаадууд ч хүмүүсээ аваад ингээд цуг ингээд гарч ирэхгүйсэн шүү дээ. Яг тэрэн шиг л зүгээр ийм л байгаа юм байна. Нэг юм хан хаалттай тэгээд эзний нэгүсэл Канаан нутаг тэр гатан талд тэр цаана. Тэгээд бид нар бол хан нүдэлээдэг залбирлаараа хашгираад байдаг тэгэл байхгүй. Өрдөөсөө эзэнд хүрэхгүй. Яг тэр амьд урхамтайгаа яг бүр хувь хүн ховчиж уулзаж чадахгүй байхгүй. Тэр үнэхээр асуудал байсан. Тэгээд яг хичээн ярианаас бол би нэг зүйлийг ойлгочлаа сая. Юу хөр ингэдэж шүү дээ. Дайнд явж байгаа хүн гэр орны ингээд яд үгүй те. Одоо энэ зүйл чинь яг энэ манай сүмд болоод байна л да. Юу хөр
бидний залбирал бол ингээд ийм ялгуулсан ялцсан ингээд ялалттай залбирлууд явагддаг байхгүй юу? Тэгээс ийм нэг тогоо шанах шиг залбирал хийдэг байхгүй юу? Тэгэж өгөөч. Тэр тогоо шанах шиг залбирал чинь асуудал чинь бидний дотор байдаг. Одоо шинэ бид нар ингээд урдантай ингээд тэр ч хэцүү энэ ч хэцүү те биш болохгүй ингээд энэ чинь нэг гэр орны ингээд энэ тулг торсон л бодол яриа байхгүй юу? Гэтэл одоо бид нар ерөөсөө энэ рүү өнгөж нэг толгойддаг. Яг энийг ариун сүнс хийдэг. Бидний зүгээрс бол зүгээр гимшдэг те. Бид нар буруу юмс бол гимшээд эзэн бурхнаасаа зөвөгддөг те. Харин бидний дотор бол ариун сүнс ажилласаар байдаг. Бид нар бол өөр залбирал, өөр тийшээ хараа фокусыг чиглүүлж залбирлаа ингэж өөр тийш нь хандуулдаг те. Энэ залбирал ч одоо ингээд тулаан нэйл залбирал өгдөг те. Байнгын тулцсан, байнга хүмүүсийн те сүнсний дээд бидний тулаан бол махан биеих бишгээ хийж те. Харанхуй хүчний те тулаан явуулж байгаа шүү дээ. Бид нар чи муу сүнсний ах дүү нарын те гэр орныхоо дээр улс орны дээр сүнслэг дулаан хийж байгаа. Шашинлаг нөхдүүд болохоор дандаа хэрэгцээний хатгаа итгэгч нэгэн лүгөө тулаа хийгддэг. Бид нар тэг шаардлага байхгүй. Тэдэргүй бид ингээд ах トゥ нартайгаа муудалцаад тийм бах угаас библиэлд та нар хуршаавар айл хайл гэсэн байгаа тийм биз дээ. Тэгэхээр шашинлаг нөгөө залбирал бол яг ахуйн хэмжээний одоо өрөнд орсон бол өрөөнөөс минь гаргаж өгөөч гэж өөртөө буруугаас өрөнд орчоод байна шүү дээ тий. Тэгэл эзэнний гарыг л мушгиж байгаа юм шиг тийм залбирал хийдэг гэсэн байгаа байхгүй. Тэгэл тэрийг өгөөч, энийг өгөөч, ингэж өгөөч, тэгэж өгөөч дандаа гуйлагчин залбирал. Есүс Христ заалмаа дээр айл хэдийн бүгдийг ялаад гүйцэлдүүлсэн байхад тэр ялалтыг аваад бид нар харин зүгээр эхлээд Бурхны хаанчл болон зөвхт байдлыг хай гэсэн үгийн дагуу эзэнтэй хамт алхаж байхад бидний тэр жижиг шажиг энэ дэлхий дээр амьдрах тэр санаа тавих, санаа зовох асуудлуудыг аяанда эзэн өөрөө биднэрт хин нэгэн хүмүүсээр ч юм уу ингэж нэг аяанда ингээд инфекцэнд орсон юм байна гэдгийг бид нар яг бодтоор эзний үгэн дотор амьдрна гэдэг чинь Эфес 6 дотор амьдарч байна. Мата 6-гийн 33 дотор яг ингээд бид нар тавшаа явж байгаа байхгүй тий? Энэ дээр хэлэхэд нөгөө би Библиэлд байдаг чинь Есүс нэг сүмд очсон чинь нөгөө сүм зах зээлийн газар болсон тий. Бүр ингээд нөгөө ашиг сонирхол зах зээл. Тэгээд Есүс хэлдэг шүү дээ. Миний орчихсон юм байх ёсгүй гэдэг. Тий. Аюухан уурд тараад шүү дээ. Тэр сүмийн тэр байдлууд бол шашинтгаар явах юм бол яахааргүй тийм бол. Жинхэнэ нөгөө ариун сүнсний замаар цаагдаад дуулууртай байх юм бол эзэн рүүгээ л хандна шүү дээ. Тэгэхээр ийм хоёр сүм ингээд бий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр шашинтгаар явах нь тийм ахуйн шанартай тий. Бий болохгүй тэр ингэхгүй ингээд дандаа нэг хүний нийгмийн нөгөө энэ ертөнцийн имийг л яриад байгаа байхгүй. Харин эзний сүм болохоор тэнгэрлэг хаанчлыг яриад байгаа байхгүй. Энэ хоёрын хооронд асар их ялгаа байна. Гэхдээ ийм сүмүүд оршоод байна. Гэхдээ хүмүүс яах ёстой бол мөн чанар дээр тулгуурлах ёстой байхгүй тий. Эзэнлэг мөн чанар дээр очих ёстой болохоос тийм шашинлаг тийм одоо сүмэн тийм зах зээлийн газар шиг болсон. Тийм юмнаас бас салах хэрэгтэй. Би ч урд нь ийм байдалд орж лээсэн тийм. Гэхдээ ариун сүнс ойлгоод юм. Энэ байдлаас гарахын тулд чи яв. Би болохоор нөгөө тэр байдлаа үнэн ч тийм сүмдээ үнэнч байгаад байдаг хүн. Гээ заавал шаналал тийм. Сүм маань өөр болоосаа би өөр болоосаа тэр мэдлээсээ цагаатаа суугаад 10 жил 20 жил яг ийм байдал байгаа л байсан. Тэгээд дараа нь ойлгосон юу чи яв. Эсвэл яв. Энэ биш. Чиний байх газар биш. Ийм зах зээл шиг газар чи амьдрах хэрэггүй. Миний хаанчлыг ирж хай. Тэгвэл тэгэхээр хүн өөрөө эснийг ирж хайж ямиг ялгана ухаас хин нэг очоод чи буруу яваад шүү. Чи одоо бойл гэж хэлэхгүй шүү дээ. Үгүй хэлээд ч хүлээж авахгүй. Хүн өөрөө шийдвэр гаргахгүй. Хэлээд ч бид нар бол одоо хүний сайхан сэтгэлээр бол одоо бүх таньдаг хүмүүсээ лавидэрмээр явах юм шүү дээ. Хүнийг мэдүүлчмээр шүү дээ. Чи тийхгүй тэр говь хүний өөрийнх нь сонголт шийдвэр болж байгаа байхгүй юу? Хүн бас тэгээд юмд бас их үнэнч байдаг юм шиг байгаа л байдаг. Төвчээл байдаг тийм. Ийм л байх хэрэгтэй байлгүй. Одоо яг төвчээд хүлээжлээ гэл гэсэн байдалтай. Ийм байдлаар эзний хүндлэгэр чинь бол айгуу дарамттай байсан тийм. Нөгөө талаас нь хүлээж чах нөгөө цэвэр сүнслэг хүлээс тийм. Хүмүүсийн үд ингээ хаагдсан байгаа. Билээ чөтгөр зан үйлээс яахгүй. Чөтгөр үнэхээр итгэлээрээ Есүсийн цуснаас байна гэдгийг бүгдээр гайхалтайгаар гэрчиллээ. Тэгээд одоо гэрчлээ өндөрлөхийн өмнө та хэдэд маань өөр хэлэхэр зүйл байна уу? Яг юу л да. Ер нь хэрэг сэтгэнэ гэдэг бол тий хуу хүнтэй холбоотой асуудал тий. Хуу хүн өөрөө эзэнтэй харьцаад
ирээдүйд авах төлөө сайн сайхны хөтлөл бид нар өнөөдөр амьдарч байна шүү дээ. Тэгэхээр эзний цэвэр үгээр амьдрах нь ямар чухал юм бэ те. Хэрвээ ингээд цэвэр үг орж ирэхгүй ингээд холимог хүний ойлголт тэгээд янз бүрийн тийм шашинлаг байдал зан үйл ингээд яваадах юм бол тэр үннээс хүн өөрөө холтчихдог. Хүн өөрөө харин эзэнтэйгээ харьцаад ариун сүнсийг хүлээгээ сонсоод Библийг судлаад ингээд ирэхээр яг тэр хүн босч эхэлдэг байхгүй тийм. Яг эзний хаанчлалыг эрен хайж эхэлдэг. Тэгээд хүн болгоны итгэж болгоно ийм байгаасай тийм. Библийг уншиж судалж сайн мэдээсээ мэдсэн зүйлээ хэрэгжүүлээсэ тийм. Хамгийн гол нь дуулууртай хэрэгтэй. Библийг мэддэг мөртлөө дуулуургүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ч аяга харамсалтай байхгүй юу? Нэг л тэрийг ойлгож мэдсэн бол тэрний хөдлөө тууштай байх хэрэгтэй. Улам илүү өсөж үржиж явах хэрэгтэй. Улам хорогдож багасах биш те. Тийм замаар л яваасаа гэж бодож байна. Амен. Тэгээ бас тэр сүнсээр дахин төрснө үү? Тэгээ итгэгчнэр дээр Библи уншдаг шүү дээ. Түрүүхэн хэлж дээ сургалт өгсөн бол ухаантай болно гэл те. Тэгэл ингээл уншдаг. Гэхдээ ариун сүнс өдөртөөг бол тэгэл тэр чинь бас явж үржимсгэл болчихж байгаа байхгүй. Тэгээ эн чинь буцаал явж л нөгөө сүнсээр дахин төрөлтрүү чинь ер нь л хөтлөл аваад ирж байгаа байхгүй юу? Баптизм чинь бас маш чухал шүү гэдгийг бас би энэ олон итгэгчнэр тий эргэж нэг бодоосаа хараасаа тий яг тэнд яг юу болсон юм бэ? Ариун сүнс боддоор илэрдэж штэ. Тэгээ тэр илэрлэг болсон уу? Явагдсан уу? Тэгээ тэрнтэй чинь одоо ер нь тэндээс чи ер нь бас их юм хэлж шүү. Гэхдээ суур чинь эндээс хэлж шүү. Тэр гимшил гэдэг чинь бол үнэхээр тэр бодит тийм харилцаа явагдаж шүү. Тэр бүхнээс чинь бас их хэлдэм байх шүү. Тэрнээс чинь хойш үр жимсүүд чинь гарна штэ. Тийм ээ. Тэгээд номлол. Яг ариун сүнсний өөрийнх нь номлож байгаа номлол гэдэг бол хүний оюун ухаан сүнсийг яаж цэвэрлэхийг бидний үзэж шүү. Тийм ээ. Тэгээд тэр маш эрчимтэй. Тэгсэн хэрнээ энгийн тэгээд хурдтай тэгээд бодит илрэлтэйгаа үр жимстэйгаа маш хурдан хугацаанд тэр ажлаа явуулд юм байна гэдгийг одоо бид нар бас биеэрээ үзэл байгаа шүү дээ. Тийм тэгэхээр одоо энэ үйлбэрээс одоо миний хэлж байгаагаас бодож болж би юм бэ нү? Бидний амьдрал юм бэ нү? Гэдгийг бас бодож үзэж байна. Бид нар ч бол бас ингэ дуртаад ингэж өгч бид нар ч туулаад гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Болохгүй бүтэхгүй байгаад хичнээн жил бид нэр тарчлаа. Ямар хэцүү юмыг туулав те. Ингээд туулаад гарч ирсэн биднэрт ч бас харьцуулаад те тийм байсан гээ хэлэх одоо биднэрт ч итгэл нь тэр бодит одоо юм байна шүү дээ. Бүх юм. Энэ газрын эзэн Есүс Христ бурхан аав эзэн нь учраас чуулганы хамгаалт юм байна гэдгийг харж байгаа. Тийм учраас хүмүүс ер нь бол маш их юм сэтгэлийн төвшөнд яваад ирээд сурцсан сэтгэл хөдлөлөөр ингээд бүх зүйлийг хийгээд сурцсан учраас жоохон сүнслэг зүйл ярьсан сүнсний имийг эрен хайсан хүмүүсээ одоо ингээд гадуурхдаг, ад үздэг тийм буруу зүйл байгаад байна. Бурхан бол сүнс гэж хэлсэн шүү дээ. Итгэлийн амьдрал маш сериусны маш им бодиттой зүйл байгаа байхгүй юу? Харанхуй хаанчил, бурхны хаанчил, хоёр хаанчил байна. Та аль талд нь зогсож байна. Яг дунд нь гэсэн ойлголт байхгүй. Тий. Эсвэл гэрэл дотор байгаа хүний гэрэл дотор ороод ирсэн хүний амьдралд бол бузар сүнс ажлыг хийх боломжгүй болдог. Эсвэл харанхуйд байгаа. Та харанхуйд хүлээтэй байвал ойлгомжтой. Таны гэр бүл, таны зан чанар, занны харилцаанаас бол ариун сүнсний үр жимс гарахгүй. Угаасаа тэгээд хүний ариун сүнсний үр жимс чинь болоод хүний хичээл зүтгэл, хүний боловсон соёлтой зүйлээр мэдлэгтэй ухаантай байдлаар болоод нэгч ажилддаг. Бурхан болоод үнэхээр зүгээр л хүний чадвар, хүний сайн, хүний мундагаар тэр зүйл ажилддаг. Харин бурхан хэн өөрийгөө эзний өмнө даруусгаж ирсэн үнэн болон сүнсээр тэ мөргөгч үнэн болон ус болон сүнсээр төрсөн, дахин төрсөн хүн дээр л бурхан ажиллаа хийдэг. Бурхан өөрөө үнэхээр энэ дэлхийн тэ мэрэгдийг ичээхэн тулд мунхаг нэгднийг сонгосон гэдэг үгч байгаа. Үнэхээр эзэн болвол амьд, эзэн бүгдийг харж байгаа, эзэн хэн нь хэн бэ гэдэг зүрх сэтгэлийг харж байгаа. Тийм учраас өнөөдөр бид үнэхээр хуурдагдсан явж байгаа бол та басан эргэх боломж бас байгаа шүү. Нэгүслийн цаг үед байна. Дараа нь удахгүй хэзээ нэгэн цагт гимшигч боломжгүй тийм оройдсон байх үү те. Тэрийг л хэлмээр.
Тэгээд ер нь тэгш таны эргэн тойронд шашинлаг зүйлс байна уу? Зан үйл байна уу те? Тэрийг бас ингээд эзэн залбираад гээд гуугаад хараарай. Тэгээ ер нь бол шашинлаг үзэл бодолтой, шашны үзэл бодлоо, шашны хүмүүс л ер нь Иесусыг загалмаа зовлонсон шүү дээ. Тэрийг л ойлгох хэрэгтэй байна те. Шашин гэдэг зүйл чинь яг ачир дээр бол Бурхны эсрэг тэрслэл шүү дээ. Тийм учраас харагдсан юм шиг амьддаг байхгүй. Тэгэхээр Бурхантай тэрсэлж биш харин эзэнтэй хамтарч амьдраасаа тий. Бурхны эсрэг биш эзэнтэй хамт амьдраасаа. Тэгээд бурхан бол юу яадаг? Хүм нэр хувьчлаад тэглүү хашгираад болохгүй байж тэгээд хашгираад хэлж байгаа бурхан хүүхдтэй хайртай юм болохоор заавал хариулна. Би чинь өөрөө бүтээсэн өөрийнхөө хайртай хүүхдийг хаяна гэж хизээж байхгүй юм байна гэдэг би тэгж одоо бат итгэл рүү ороод байгаа байхгүй. Хизээж байхгүй тэр хүн шиг биш. Тэ. Тэгээд заавал хариулдаг. Би тарчилж авах хэрэггүй шин. Иесус аварчаад байх чинь бид нар заавал тэ дарчлан тэгж авах одоо тэгүүлэхгүй болгоцсон л аварцсан байж штэ. Тэгэхээр хашаар бурхнаа тэр яг хариулдаг. Амен. Тийм хүүхдээ тэр хизээч орхихгүй. Шашин бол айц хүлдэг. Тэгээд таныг бас магадгүй хэн нэг эрх мэдлэг хүн айцсан эрх мэдлэр хүлээд байх үү те. Тэрийг бас анзаарах хэрэгтэй. Тэгээд эзэн бол бидийг чөлөөлсөн шүү дээ те. Тэгээд нэг одоо ийм сайхан би сонслоо л доо. Миний таньдаг итгэгч. Би үнэхээр одоо ариун сүнстэй сүнс байгаа эзэнд үйлчлдэг. Гэхдээ надад муу сүнс байна. Би чөлөөлөгдмөр байна. Гэхдээ би айж ин тань сунд очиж чөлөөлөгдмөр байна л да. Ямар байна. Гэхдээ би айж ин яг л энэ чуулганда байхгүй бол нөгөө бараг нөгөө дахиад нөгөө тэр бол маш хүнд хэцүү зам туулсан байхгүй. Эргээд тэр муу сүнстэй дайралтанд орчихвээ гэсэн тийм айдас дор хүлэгдээд байгаа байхгүй. Гэхдээ яг л одоо бид нар юу хэлээд байгаа нь хуу итгэж хүн Библийг унших нь тэр манай тэр хүн тэгж байгаа байхгүй юу? Би Библийг уншиж нүд нээгдмээр байна. Миний дотор айгүй ин хараалын муу сүнсний хүлээс зөндөө байна, удам данцсан байна, багаас авсан. Ингээ бүх юм ингээ уншаад тогтооцсон байна сүнслэг. Тэгэхдээ би ингээ чөлөөлөгдөж ямар л тааж ингээ ердөөсөө тэр эрх мэдэлд ор хүлэгчээд ингэдгээ бас хараад байгаа. Тэгээд итгэгчдэд энэ сүнснээс чөлөөлөгдөж эрх мэдлэр ингээ муу сүнснээс чөлөөлөгдөж цэвэр сав болоод яг цэврээр эзэнд хүндэтгэл мөрөгдөг тийм одоо эзний өмнө ирэх тийм хэрэгцээ бол байгаа байхгүй юу. Тэгэхээр эсэргээр нь тэр зүйлийг одоо ингээд хориглож байгаа байхгүй юу. Энэ ямар аимшигтай вэ те. Хүмүүс ингээ амь руу явуулахгүй ингээд яг өөрсдөө ч орохгүй тэр хаалга руу тэг хүмүүсийг ч оруулахгүй ингээд хаалга баам хаалган дээр суучаад байна шүү дээ. Энэ бол аимшигтай. Тэгээд чөлөөлөгдөх хэрэгцээ надад байна. Би Библи уншихаар тэр хүн чинь бохир сүнстэй болоод ойлгохгүй байгаа байхгүй. Өөрөө тэгж байгаа байхгүй. Тэр ийм амар ийм сүнсний шоронд байгаа байхгүй итгэж. Тийм. Тэр шоронд байгаа хүн чинь одоо махан биеэр шоронд байгаа хүн ч гэсэн ямар ч эрх мэдлгүй штэ бүх зүйл нь шорон бол шорон штэ. Тэр шиг яг боддоор сүнсний шоронд байгаад байгаа байхгүй. Тийм. Хой хүний бас залбирал нэрээ хин ариун ярьдаг хүн хой хүний залбирал бас аюул чухал. Хэн байгаас ч үл хамааран бүхэн өөрөө хүний өөрлөм хандхад бол нэг сутгатал. Амен. Тийм. Яг үнэ хашгирах хэрэгтэй те. Төгсгөлд нь нэг ишлэл уншиж бодлоо. Тэгээ Галаат 5:6 дээр хослуулах уу ба эс хослуулах нь аль нь ч Христ Есүс дор хүчингүй. Харин хайраар дамжин ажиллаж буй итгэл чухал юм аа гэх. Тэгэхээр нөгөө хүн болгон те би миний хайраар дамжиж байгаа миний итгэл яг хайран дээр суурилсан байна уу? Тэ итгэл ганцаараа хайргүй ажиллаад ямар ч үр дүнгүй. Эсвэл хайр байгаад итгэл байхгүй бол ямар ч үр дүнгүй. Тэгэхээр хайраар дамжиж байгаа итгэл үнэхээр гайхалтай таныг зөв зүйл рүү зөв газар аваачих юм а гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр хүн болгон те бидний ярьсан энэ гэрчлэлээр илчлэлээр дамжуулан та нэгийг бодох байхаа миний итгэл юун дээр суурилсан байна гэдгээ бас хараараа гэж хүсэж байна. Тэгээд үнэхээр үнэн итгэлээр ирэх болтугай таныг өрөөж байна. Тэгээд энэ удаагийн гэрчлэлээ үгээр өндөрлөе.